За сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ээж дугаартай татвал бид хоёр нэг өмнөх юунуудаас ингээ ярьж агаад тэгээд айгу нэг хэсэг бид хоёр айгу эргэлцсэн байхгүй юу? Ингээд айгу тийм ёс зүйтэй байх уу? Зүгээр юм подкаст юм чинь тэргээд тэгж бодож ийсэн аа. Зүгээр л өөртөөрөө бай. Тэгээд бид хоёроос битээ тийм ёс зүй нэхээрээ одоо ингээд нэг подкаст энэ төр хүрчиж ийм үг хэрэглэн хэлээд энэ бол өргөн нэвтрүүлгийн телевиз биш, FM радио биш, энэ бол ингээд сонголтоороо орж ирж сонсдог маш чөлөөтэй. Тэгээд бид хоёрын хувьд бас одоо нөгөө мэрэгжлийнхаа ёс суртахуун болон хувь хүнийхээ ёс суртахууныг ингэж тайлж байгаад зүгээр хоббиныхаа талаар хоёр хүн хов живтэй ингэж нэг ярих хэрэгцээгээ хангадаг зорилготой нэг сонсогч байхгүй подкаст болохоор бид хоёр ер нь бол цаашдаа тийм ёс суртахуун тэр нэг YouTube дээр комментор нэхэд идэг тийм юмыг бол өгч чадахгүй. Ярмаар байгаагаараа жоохон тийм хар ярианы хилэлгээр ярьсаар авах болно. Тэр тэгж бодсоо. За өнөөдөр болохоор бид хоёр бол тодорхой тийм драма энэ төр бол ярихгүй. Зүгээр тэр чигээр хоб бацна. Тийм ба. Тэгээд тэр төрүүлээд одоо үзэж байгаа драма ярина. Аха. За лоолын анар. За лоолын анар дээр бол би эцэс цоцолтгүйгээр няцааж байгаа. Бүртээ эцэс цоцолтгүйгээр хамгаалж байгаа. Би бол яг драма гэж бодож байгаа. Хамгаалсан ч яг зүгээр нэг тийм сүүлийн 25-21-оос хойш яг тийм зүрх бэлгэлсэн догтлсон мэдрэмж драмаас яг ингэж нэг шууд явж байгаа драмадаас юусоо аваагүй амар утцсан юм шиг санагдсан. Гэт 7 нэг болгон хүлээд гэхдээ юу болох вэ? Яах вэ гэж тэгэл 7 нэг ч тэр драмад бодоод тэгэл нам чихэгийг 25-21 үеэр бүр үнэхээр бүх юмнуудыг үзчихсэн. Тэг яг энэ Lovely Runner дээр бас яг гэж юм Momon-сугийн баг бүхэл бичлэг бүхэл зүйлийг үзэж байна. Тэгээ миний яг TikTok-ийн алгоритм яг Lovely Runner болоо хуурцсан. Сүүлийн баг хэдэн болоо нэг миний TikTok дээр гарч ирж байгаа бичлэгнүүдийн 180% Lovely Runner тэр дондаа Momon-сугийн 9 шидийн бичлэгнүүд болсон. Тэгэл тэрийг үзэл баярлалаа мишээгээл. Тэгээ зүгээр ийм байгаад амар шаардлагатайгаа зүгээр тэр киноны үндсэн зохиол те миний тэрийг гимнас илүүтэйгээр яг жоохон буцаад жоохон охин болцсон юм шиг ингэ санагдсан зүг юм болоо ч гэж. Өөдөөш нэг драма зэт гой догтлдог тэр яг тэр үндсэн мэдрэмж маань төрж байгаа айгу баяртай байгаа. Тэгэл хамгаалаад байгаа л та ч гэж. Би бол ерөөсөө Lovely Runner-ыг бол эмэгтэйд нь бол маш дургу болсон. Тэгээд яг би бол Next Jandy гэж харж байгаа. Яг F4-ийн бүр аимшигтай ядаргаатай залхмаар хитрхүүлсэн жүжиглэлттэй нэг юм уучраалаагүй overrated болцсон нэг эмэгтэй байнгын орилж байнгын гэдэг тэрний амар ядаргаатай амьсгааг сонсох үнэхээр төвхтэй байгаа. Эмэгтэй нь жоохон юм ядаргаатай биш байсан бол үзэж бас магадгүй. Эмэгтэйгээс нь би үнэхээр кринжлж байгаа. Би үнэхээр яг дараагийн ядаргаатай Жанди гэж харж байгаа юм эмэгтэй. Тийм юм хөөх штэ Жандитэй зүрлэхгүй. Хөөе Жандитэй яг зүрлэнэ. Тийм юм хөөх. Гэтэ надад бол аюу таалагдчихж байгаа. Тийм яг 25-21 ч яг comedy сууд юу гэсэн. Яг comedy бэд юм байна бэд юм. Гэтэ үгүй 25-21-ийн comedy бас аюу дэжгүй энэ бүр ингээд. Чи ингээд сүүлийн хитэ ангийн жишээлбэл оюун ерөөсөө ингээд кино товчлаар үзээд байгаа байхгүй юу? Тэгээ кино товчлаар үзсэн киногоо ингээд надтай багтаад байгаа байхгүй юу? Сүүлийн би 2 ангийн л гэж үзсэн заяа. Тэгээд сүүлийн би ингээд 8 ангийн турш үзгээд байна шүү дээ. Тэр эмэгтэйгийн жүжиглэлт үнэхээр новш юм байсан. Тэгээ ямар ядаргаатай ингээд ямар ч юу болов. Яа. Надад гоё. За хэзээ дуусна? 5 сарын 28 дуусна. Яг 300 хил дуусна юм байна. Аха. Яа, гоё таарч байгаа. Тийм. Тэгээ би бодлоо дахиад дараагийн 6 ангийг ч гэсэн товчлоо үзэж бодчих. Тэгээ нөгөө нэг ТV-ийн
хасагдсан хэсгүүдээ гоё YouTube дээр оруулдаг. Тэрийг хүртэл баг дагуулж хэлж байгаа. Тэгээд би тэднүүсийн арай амар сайн итгэвтэй оруулж ирсэн. Тэрийг нь угаасаа ер нь бол үзэгчд аягүй хүсэж байгаа болохоор тэр хэсгүүдийг нь бүр ингэ амар сайн оруулж байгаа. Ер нь бол ялцч нөгөө ромком бол угаасаа ингэ нөгөө артлын behind the scene бол хамгийн одоо хүсэмжиттэй хүлээлгдэг тийм юм л та. Яг энэ драмаар яг нөгөө намчхог бүгдүүгээр гарч ирж байсан шиг боо осог жоохон арайсан ч гэсэндээ viral болж чадж байгааг нь өмнөх подкаст нэр ярьжсэн ч айгу баяртайгаа. Тийм байна. Ер нь тэгээд одоо нөгөө нэг сайн явж байгаа эрэгтэй жүжигчид ихэнх нь хоёулаа нөгөө өмнө ярьчихсан шүү дээ. Ажигласан чинь дандаа ромкомоор гарч ирд юм байна гэдэг. Өмнө нь хичнээн сайн одоо бүтээлүүдэд ээлж дараалан тоглосон байсан ч гэсэн яг энэ ромком гэдэг бол нөгөө шинэ жүжигчин гарч ирж байгаа тохиолдолд хамгийн одоо өгөөчтэй тий байдаг юм драмын төрөл хүрч чадах. Олон үзэгчдэд хүрч чадах. Тийм яг тэр жүжигчнийг ингэж таниулж өгдөг гол зүйл нь бол ялтчгүй ромком байд юм байна. Тэгээд Бонсок бас л одоо 33 4 хүртлээ. Эсвэл ийм л ромком хүлээж одоо өөрийгөө нүжсэн юм шиг санагцсан. Тэг яасан ч өндөр. Бонсок ч өндөр гэдгийсэн чинь метр 89 байлээ. Тэгсэн чинь нөгөө extraordinary юугийн рогом штэ тий. Уун ч метр 90 юм билээ. Гэтэ 91 92 тааш бас жүжигч байт юм билээ. Тэгэхээр 89-гээ бүр амар гоц өндөр бол биш гэсэн үг. Тэгээ би юм тэгт юм уу яа. Гэтэ руу ч метр 90 юм шиг бас харагддаггүй тий. Тэгээ нөгөө хин энэ гол дүрийн ядаргаатай охины хажууд бол хин ч өндөр харагдтал юм билээ л дээ. Гэтэ нөгөө хүмүүс ихтэй өндөр юм шиг яагаад гэдэг шүү дээ. Бүр 90 авраг бит юм шиг үү? Авраг бит юм шиг аа метр 89 биш шүү. Би бүр тийм судалсан. Миний бүр TikTok амар инээдээ бүр яг өсвөрнөөс нь жоохон өгч болсон. Тэгээ би тэрэндээ амар хайтай аваа. Бас явтаа. Бүтэн над руу өдөрт ингээ 2-3 хэл явуулдаг заяа. Тэр бүгдээрээ боосоо гэдэг заяа. Тэгээ ингээ бүтээгээ одоо бодож байгаа одоо ажлаас гадуур ажил гэр бүлээс гадуур одоо чөлөө цагаараа бодож байгаа юм бараг 99% одоогоор боосоо. Тэгээ боосоогийн төлөө одоо л юу ч хийхэд бол бэлэн байгаа. Ер нь бол нэлээд тийм хоббиноос халдсан домтолтой яваад байгаа. Энэ подкастаар ингээ ярьчихад аяа бид хоёр ингээ солонгос яг төлөвлөгөөг энэ жил гаргасан байхгүй юу? Гэтэ бид хоёр яг энэ жил яг солонгос очиод юу хийх вүлээ гэдгийгсэн чинь яг аялал л да. Гэтэ аялахаас гадна нэг хүний амьдрал аягүй том юм байх хэрэгтэй шүү дээ. Одоо аялал чинь нэг том төлөвлөгөө тэрийгээ дагсан гэж жижиг аяллаа төлөвлөгөөнүүд байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ бид хоёр тэрийг ерөөс олж чадахгүйс байхгүй тэгээ тэр тийм юм болов гэж бодож байгаа. Тэгээ сүүлд яг JD-ийн тоглолтын талаар ярьсан л да. Яг бас гэтээ солонгос яг биш. Яг JD-ийн тоглолтоо зүүнээ дааз 50 одоо хуваарь 50 дэх үед JD-ийн тоглолт үзвэл бас гоё юм шүү гэдэг. Тэгээ би ботсон Бонсок хэврэн гэдэг. Тэгээ би тэнд л очихсан. Нөгөө нэг бид хоёр хин бүртээ болохоор тийм лайфстайл судлах аягүй дуртай аялахаараа би болохоор юм түүх дагаж аялдаг, түүхэн газрууд түүх дагаж аялдаг. Тэгээ тэнгууд бид хоёр яг аялахын маяг нь ерөөс таахгүй юм байна. Таахгүйгээс гадна бид хоёрын айлч хүсэж байгаа юм нь болохоор одоо солонгост байхгүй, солонгост түүх ерөөдөө багтай. Маш гүйхэн түүхийг нөгөө урлагаараа дамжуулж л том болгоод идэг болохоос биш яг өндөө бол түүхгүй гэмээр орон. Тэгээд лайфстайл хийгээд бол судлаад авах юм байхгүй ойлгомжтой монголчуудын гарын алган дээр тавьсан мэт. Тэгээ бид хоёр яг ингээд солонгос явах одоо яагаад бид хоёрыг солонгосыг зорино гэж гэдэг те хүсэл сонирхлоо ерөөсөө олохгүй. Яг үнэндээ хинэн солонгос явахыг хүсдэггүй. Тийм хоёр хүн байжгаад тэгээ яг нөгөө юм олсон болохоор K-драма тур хийя гэж. Тэгээ K-драма одоо яг өвлийн хайрын дуугаас эхлээд одоо Dream High Enter гэдэг алдартай одоо бид хоёрын баг насыг бүтээлсэн драмуудын одоо зураг авалт болсон газар руу явна гэд. Тэгээд бид хоёрын бүр хамгийн хүсэмжит нь Our Beloved Summer үүнийг гинэ өвдөнд очих. Одоо Google Map дээр хүртэл бүр тэмдэглэсэн байгаа би үүнийг гэрээ. Тэгээд бодоод байсан чинь нэг л солонгос цаанаа л нэг ингээд болтгүй бид хоёрт нэг л үзэх юмгүй агуулгагүй газартаа болтгоо. Тэгээд одоо очиод зүгээр хоол идэх гэж л очил таних. Тэгээд ярьж явж байгаад GD энэ жил одоо World Tour хийн гэсэн одоо нэг тийм pre-newsтэй байгаа. Үгүй яг альбаас батлагдсан. Гэтэ одоо тоглолтын өрөөд гарч. Хуваар гараагүй. Тэгээд одоо comeback хийгээгүй байгаа болохоор гэтэ ямар ч GD-г дагаад GD-гийн тоглолтыг л одоо үзье гэсэн
юутаага. Тэгээ угаасаа 10 жилийн өмнөх миний юу бол ингээд GD байхгүй Солонгос, хоосон Солонгос мэт гэж би боддог байсан. Тэрсээ GD болон драма гинэс. GD болон хуучин YG-ийн бүлтгүүн хуучин YG бол ингээд миний Солонгост очиж үзэх хамгийн том шалтгаан. Тэгээд одоо нөгөө хуучин YG-с одоо нөгөө төч үлцээгүү. Тэгээд хийж үлцээгүү. Тэгээд Тэди опа хүртэл байхгүй болсон. Тэгээд одоо тийм болохоор одоо Солонгос суртай биш зүгээр ингээд Солонгосын K-драмагаа болон K-pop-оо дагсан зүгээр өөр жоохон агуулгатай ч юм уу арай илүү ядчил entertainment тийм улс руу бит хоёр явъя гэж юм бодсон байгаад байгаа. Тэгээд ер нь бол бас нэлийн хүүхэн бас мөнгө бүрэн шүү дээ. Тийм шүү дээ. Яаж одоо хоёлаа зүгээр байх бас харин тийм болохоор бит хоёр ер нь бол JD-ийн тоглолт дахиж хизээж болоо илээ тий. Угсаал нөгөө багсны аягүй олон дурсамжууд Big Bang-тай холбоотой. Тэгээ одоо яаж ч үсээ Big Bang-ийг дахиж тоглож чадахгүй юм чинь. Ядаж JD дахиж World Tour хийх гэсэн нь ер нь бол аягүй хэрэглээд шүү дээ тий. Тийм болохоор JD тоглоно гэж байгаа дээр тэгэл үтсэн гоё юм шүү. Шинэ мөрөөдөлтэй босон авчиг. Миний бас дахиад нэг мөрөөдөл. Бомос үг гэдэг. Яг ингэж нэг тийм яг 30 гаруй насны хүүхнүүд тэнцээ ингэж зогсож байлаа миний дараад байна. Гэтэ миний дараатаас гадна харагтаас илүү бомосч өөрөө одоо 33-тай бацг явж байгаа шүү дээ. Биднээс одоо нэг тийм юугүй. Харин ч үеийнхээ хэрэгтэж байгаа. 91 оных юм бэ. Надаас дөрөв ах. Ивэл ч юм шиг. За одоо энэс фэн митинг гэдэг нь шүү дээ. Энэ хүний яриад байгаа фэн митинг нь болохоор яг нэг танхимд бомосог нэг ширээн юм ч юм уу тайзан дээр зогсоод бусны ингээд суудаг зэрэгтэй фэн митингийг бол энэ хүн хэлээгүй. Би тэрийг хэлсэн шүү яг тэр. Чи надад явуултаа нөгөө нэг завин дээр бүр VIP. Окей тэр чинь зүгээр жок тоглоом ахгүй юу. Миний яг яхагс жоо би яг тийм фэн бомос окей. Тэжээгээ том мөнгө нэрсэн үү? Том ингээд анаас ирсэн. Би Монголоос чам нэрвэлээ. Тийм юм уу гэдэг. Яг миний халаас яаж таах юм бэ? Би одоо нөгөө чи одоо хангалттай том болоогүй болоо биш. Би одоо ингээд хангалттай том болцсон чинь одоо нөгөө merchandise надад ямар ч хэрэггүй гэдгийг ингээд бүрэн ойлгоцсон. Тэнд нэг өдөр ингээд бөө очир мөнгө төгрөг болж очингуудаа нэг 30 метрийн цаанаанаас харсан жаалаа байсан жаалаа гэж би тэрээсээ бүр очиж өгч байгаад ингээд амар гой санагдаад байна. Би ингээд амьдралаа шинэ мөрөөдөлтэй шинэ өсөлт тэмүүлэлтэй болоо. Зүрх нэг юм давталж байна дээ. Тэгээ миний зүрх мөрхний давталтай хайц юм ба тоо. Тэгээ яг бүр ингээд жинхнээсээ яг юм том хүний майндтай болсон юм шиг ингээд баргийн merchandise энтерт ингээд сэтгэл мэтгэл хөдлөхгүй заа. Баг ингээд ингээд дуртай юм merchandise байсан ч гэсэн одоо хаанаач 50% дээ гэж бодож боддог. Ингээд сэтгэл дотроо л тэр хүн дуртай байгаагаа өөрөө мэдж яхад болдог болсон мэлээ. За, лоолера нам нэг тийм. За, сая 7 бараг 4 өдрийн өмнө Бекса арт боллоо. Скол нэг юм мэдгүй надад ямар савгсан юм хэрэг. За, аюу мүлжүүртэй юм боллоо тий бүх талаасаа. За нөө салсан сарнсан болон нийлсэн байсан үерхэж байгаа бүх төрлийн одоо ирэмээр байгаа юм шиг таамаглаж байгаа. Тий. Үерхэж байгаа биш үү гэж таамаглаж байгаа. Тий бүх төрлийн хасаад орлоо. Тэгээд энэ дандаас хамгийн одоо нүргэнтэй байсан саягийн Сунжингийн хоёрын одоо 5 жилийн дараах 4 жилийн дараах ч юм уу 5 жилийн дараах. Тий. Яг нэг арга хэмжээнд хоёулаа орсон тохиолдол байлаа. Айгүйсэн тий надаа яг ингээд Хегёг ингээд гарч ирэхэд Жүнгийг ингээд халаад тачж байгаа харж байгаа юм дэр надаа айгүй юу байсан. Игэл гэдэг хата яа. Тэгээ бүр монголчууд амар инээдтэй тий тэр бичлэгийн дор зүгээр энэ бүс өөрөөсөө л бас угаасаа тэр хадам угаасаа олигтой нэр нүргүү байсан гинлээ. Бүр ингээд биднээс илүү бүр тэр хоёроос илүү арга амьдралын мэдээд байна бүр. Угаасаа ийм гой тэнгэрийн даг шиг хөө юугээл айлаа таваа шанаа барьчих. Гой фэшн маань монголчууд. Тэгэл одоо ингээд Жүнгийн хүүхдтэй болж болсон дээ. Би асал манай чамхич хүнтэй хэрэглэх болов. Харин тийм хүүхдтэй болох уу? Ядаж хүнтэй хэрэглэхсэн тий. Харин тийм одоо хүүхдтэй болохгүй ч гэсэн жанаараа шиг дээ нөгөө Penthouse-ийн нөгөө суйонглоо. Penthouse-ийн нөгөө эмэгтэйчээ гол дүрийн чоос үжилмэлөө. Тэрэнд тоглоод идэг эмэгтэй тэр шиг хүүхэд гарахгүй гэсэн ингээд анзаардахгүй байгаасаа тий.
гэж бодож байна. За дараагийнх нь амар алдартай хосууд бол нөгөө Бон Асогийн өмнөх одоо бүртээгийн main crush идэх юм бол энэ жиянаар юм. Яг өөдөө нэг одоо л энэ жиёнд ирж байгаа хүлийн зөвшөөрч хэлж байна. Юу гэсэн ч үг. Хайртай шүү жиянаа гэж хэлсэн дараа юу. Тэгэл энэ жиям бахтай. Энэ яг би түр яг нэг тийм хортой нийтээсэнүүд энийг болчих гээд. Тэгэл энэ жиёнд ирж нэгт нэрээс төсөөлөхгүй. Яг энэ жиям гэж. Тий. Чамд ингэ ерөөсөө энэ хоёр ингэ хоорондоо нэг тийм нийцэлтэй шиг санагдахгүй байгаас тийм аюул сайн хоёр хүн тий. Нөгөө яг хүний нэг юм мэдрэмж өгдөг шүү дээ. Тэр мэдрэмжээр бол ягаад ч угаасаа нэг юу нь бол яахгүй л тий. Нэг тийм юу нийлэхгүй л байгаа юм да. Хаар нийлэхгүй ч санагдаад тий. Лаа тэг яахтай хайртай шиж яана гэсэн ч одоо тэгэл хандтаа л хайрлаа дааж юм. Өстой харин тийм ээ нөгөө хайрлаж байгаа хүнийхээ хайрлаж байгаа хүнийг тэгэл хайрлах ёстой л болдог л доо. Тэгээ сайн нөгөө нэг ийг хөөнийг шангал авч явах үед аюу тийжсэн. Хөө ингээ ямар сэтгэл зүйн ийг хөөнийг ямар сэтгэл зүйн асуудал хүн шиг айгу санагддаг гэдэг тийм. Яг угаасаа ингээд жүжигчтэй үед яг сэтгэл зүйн үед ингээ ямар нэгэн асуудалтай байгаа ч юм уу нэг тийм нэг авра ингээ айгу мэддэг шүү дээ. Одоо GD-гээс бол амар хүнд авра мэдрэгддэг байхгүй юу? GD топ интерес болвол тэгэнгүүт ид өхөнд бүр ингээ ямар сэтгэл зүйн асуудал байхгүй амьдралдаа үнэхээр эрүүл амьдарч байгаа хүн шиг мэдрэмж би яг тэр Pixar-аас бол авсан. Тэр сүүл бас нэг бүжиглж байгаа хувцастай цэргийн хувцастай бүжиглж байгаа шиг бас айгу гоостай. Аха. Ид өхөнийг бол би бол нэг айхтар кашлч ч юм уу мэддэгчгүй. Тэгээд нөгөө бүртээгийн хувьд болохоор үнэхээр яг нөгөө ид өхөнийг хамгийн гол карьер нь бүр эхлэх цэгээс эхлээд бид яа нөгөө миний чав шиг би бүр чав шиг бүр яг 11 2 онд гарчиж байхнаа хараад тэгээд яжсэн болохоор амар хайрладаг. Яг тэр анханаас нь хамт байсан гэдэг нь амар мэдээлдэг тий. Тэр аягүй нөлөөлсөн. Би сонсоогүй бас би бүр ерөөсөө хүн хараагүй байх модор дээр бүр ингэ энэ ямар гоё төрхтэй хүн бэ гэж ингэж харж ирсэн болохоор бас амар хайрлаад идэв юм аа. Тэгээд тэр хоёр би хин нэрэ гиснээс нөгөө Killer Paradox гарахад бүртээ наваа гэсэн аахгүй чи захиалч юм уу гэд тэгжээс аахгүй одоо ингээд яг миний хоёр main crush одоо урд нь ямар ч тийм юу байгаагүй юм те нөгөө нэг сурчлагаа ханаас юу ч гарахгүй гин Killer Paradox ингээд тэр хоёр тоглоод гараад ирсэн. Тэгээ Killer Paradox-ыг бүртээ харчаад чи захиалч юм уу гэд тэгсэн чинь сая Дами сонсохгүйтэй тоглосон чи бүртээ чи нэрнгэс захиалаад байгаа юм уу гэд тэгсэн чинь юуны бүртээгийн болохоор main crush-ууд нь хоорондоо ууга хайрын асуудал. Би хоёрын яг K-drama юуны энэ замналын юу бол минийх их сайхан дард явж байгаа бол бүртээг явах жоохон яах вэ? За Pixar-нэр би хоёрын бас амар санал нийлсэн юм. Kim Go-ны лук байсан. Амар гойсон их бүр гойсон. Их ч гэжтэй ус бидний л л та. Яа, гэтээ Kim Go-н ямар нэгэн улаан хевсний ёслол драманы нийлт энэ төр үнээр нэг цаанаа өөр хувцлаж чаддаг тий. Яг ингээд ингээд зүгээр хувцсыг ингээ харахаар ингээ хувц юм шиг. Гэтээ ингээ Kim Go-н өмсгөөр бүр нэг шал өөр болдог. Тэгээд Kim Go-ны яг загварын мэдрэмжийг бол би үнээр үнэлдэг. Үнээр загварын мэдрэмжтэй өсгөө. Харин тийм гоё ганган байх нэг өөр хүн яг тийм дончтой байна гэдэг ингээ шал ингээ тэр донжиг ингээд өөрийнхөө нэг хэсэг болгоно гэдэгтэй хувцсыг ингээд зүгээр нэг хувцас өмсөх нэг өөр хэрэг тэр хувцсыг ингээд амьлуулна тэр хувцсыг өөрийнхөө нэг тийм өөрийгөө илэрхийлэх нэг хэрэгсэл болгоно гэдэг шал өөр хэрэг юм шиг байгаа. Нэг гоё палаж өмсөх бол угаасаа хүн болгоно гоё палаж өмсөх чадна тий. Гэтэл гоё палажийг яг өөрийгөө хэлэх гэсэн мессежийг хүргэх гэсэн яг нэг хэсэг болгоно гэдэг нь шал өөр зүйл байгаа байхгүй. Тэг Kim Go яг одоо тийг чадж байгаа гэж санагдаж байна. Гэхдээ надад бол бүр анханасаа чаддаг байсан гэж боддог. Одоо бүр 15 онд чи Miss гэдэг яг erotic киногаар дебют хийжсэн шүү дээ. Тэгээд бүр анх гарч ирсэн цагаас л эхлээд хувцсан дээр бүр үнэхээр Kim Go бол арай нэг өөр төвшөнд байж чаддаг. Зүгээр тийм элегант элит одоо Jenny ч юм уу. Тэгээд Jenny бол илүү ч юмсээ элит харагддаг шүү дээ. Тийм биш зүгээр нөгөө элит хийсэлүүд нэг цаанад донжтой, хэв маягтай, илэрхийлэлтэй өмсч чаддаг. Тэгээ тэр нь бол саяны Pixar-нэр бүр дараагийн төвшөнд гарч ирлээ. Надад л эмгтээс бол оос хийж гэрчтэй. Spade нагийн бас гоё. Лайксны
лүкүүд бас амар гоё таалагддаг. Би дунаас бас амар өөртөнцийн хүн шиг санагддаг шүү дээ. Өөр өөртөнцийн хэслэмний тийм арай л өөр тий. Тэгэхдээ бас тэрийг нөгөө нэг тийм хитрхээ барууны хүмүүс шиг нөгөө хитрүүлээ байдаггүй. Зүгээр байгаа л тэрэгж байгаа юм шиг байдаг. Тийм тэр нь бас айгүй гоё. Нөгөө хитрхээ өөрөө гээд нэг зүтгэж байдаггүй. Гэтэл яг нэг бэйдунаа энэ хувьд яг бэйдунаа л өмсмөр өөр хүн ерөөсөө зохихоор гот хүмүүс ингээд ус чаддаг. Энэ удаагийн юун дээр бас би өнөөдөр яг нэг Facebook дээр хараад байжсэн аахгүй. Саяны Pixar дээр Ид охины ингээд өнгөрсөн одоогийн бүх партнерууд нь ирлээ. За Youth of May юу? Youth of May тийм тэрний коммент шийдлөө нэг тийм амар царайлаг юмхтэй юм аа. Тэрэн дээр байдаг. Тэгээ This Game дээр болохоор тэр юуны охинтой movie-ний охинтой тоглосон шүү дээ. Ингээ гоё жаа. Гоё жаагийн Rising Star тоглосон шүү дээ. Юун дээр movie-ийн гол дүрээр. Тийм Axiom of Soul дээр тоглодог ихтэй тий. Тэгээ This Game дээр бас хосоолж тоглодог. Тэр нь байсан. Sweet Home дээр энэ Youth of May, This Game энэ хоёр охинтой хоёулын тоглолт юм байлээ шүү дээ. Би Sweet Home-ийн зөвлөө. За Exuma-гийн бүх баг нь байсан. Тэнгүүтээ нөгөө Good Bad Mother дээр инжитэй хосоолж тоглолдог. Инжи бас My Dearest дээр орж ирсэн. Тэгээд сүүлийнх нь юу вэ да? Бас нэг Glory имжээ орносон. Ингээд тоглосон бүх драмынх нь партнерууд энэ бас айгүй хор тохиолдол тий. Тэгээд охины халуулт гисэн байсан. За дараагийнх нь болохоор бит хоёрын хүлээж байсанчлан Queen of Tears хосооцлоо. Гэтэ би зүгээр Queen of Tears нэр дэвсэн баг гайхсан. Жишээлбэл одоо TP season 2 нэр дэвших ёстой надад санагдсан байхгүй юу? TP season 2 гайхсан шүү дээ. TP season 2 байхгүй. Одоо үнээр Queen of Tears нэр дэвшиж байгаа л бүр This Game нэр дэвших ёстой байхгүй юу? This Game баг screenplay баг нэр дэвших ёстой байхгүй юу? This Game-ийн гол дүрийн залууч юм лээ. Манай Сангуг. Сангуг надад бараг Сангугийн жүжиглэл баг Queen of Tears-ийн залуу жүжиглэлээс илүү. Ким Сохиноос? Ким Сохиноос ч илүү. Нөгөө This Game-ч байхгүй, TP-ч байхгүй байхад Queen of Tears-ийг Жорж ирсэн зөвөр TV-ний нэг тийм лоб юм аа бич юм уу тий. Тэгээ нөгөө нэг айгүй их нөгөө стримингүүд нэр төвчээс жишээлбэл Movie Disney авсан Movie гэхэд Disney Plus тэгээ Netflix-ийн дээл нөө. Гэт айгүй стримингүүд айгүй хүчтэй орж ирж байгаа болохоор энийг жоохон тэнцвэржүүлэх гээд гэсэн чинь нэг хүн чинь өөрийнхөө юм жоохон хамгаалнаа та тий. Тэгээд энэ донд жоохон лоб юм аа би ороод гэсэн юм шиг надад санагдсан. Тэгээд My Dearest-ийг үзег болохоор би өстө хэлэхгүй байхгүй. Гэтэ ер нь бол айгүй сайн үлээ тий. Ер нь гарч байгаа үед сайн одоо нөгөө хүмүүсийн үлээ айгүй сайн байсан. Гараад усны дараа ч гэсэн тий My Drama List дээр хүмүүсийн үлээ айгүй сайн байсан. Тэгээ NBC My Dearest NBC гэх мэлээ. Тэгээ NBC-ийн сүүлд басан аваарсан бүх шагналуудыг үзсэн мэлээ. Тэгээд яг хуу Queen of Tears-ийг бүр зүгээр нэр дэвшсэн нь би үнэхээр гайхсан. Яагаад? Би Queen of Tears-ийг угаасаа ингээд хоосон хоцроосоо шиж бодож байсан. Ийм одоо шалаар нэг драма бол ийм ах юм бол би бол гайхна. Kim Soo-hyun ингээд нэр дэвшиж байгаад нь би амар гайхаж байхгүй. Хэрэг Kim Soo-hyun нэр дэвшиж байгаа бол бүр Jung-hae нэр дэвших ёстой байхгүй юу тийм. Jung-hae тэгээд DP-гээр жишээлбэл ингээд шилдэг эрэхтэй гол дүр авах бүр үнэхээр потенциал байсан. Тэгээд season 1-ээс авсаггүй season 2-т бүр ингээд DP ерөөс орж ирсэн. Дурдагдаагүй. Тэгээд бүр амар сайн байхад ингээд альч төрөл нэр дэвшээгүүд нь амар харамсалтай. Би бол яг нөгөө нэг Ким Жи Воныг зөвөр нөгөө нэг шилдэг эмэгтэй дээр ороод ирээсэй гэж бодож байсан. Queen of Tears киногаар бол юу ч авах ёсгүй. Ахын бол бүр ингээ гайхан заяа. Ким Сохион бол зөвөр нөгөө popularity award авсан шүү дээ тий. Тэр нь бол яг зүг байсан. Яалтч амар баярлсан болохоор. TP дээр бол үнэхээр Dead Game TP2 дээр бол бүр үнэхээр бүр ингээ гайхсан. Тэгээ TP нөгөө нэг Pixar хөгжижсэн шүү дээ 2 жилийн өмнө TP нэг дээр нь. Тэгээ одоо тэгсэн болохоор одоо болсон гээд байгаа юм уу? Ямар үндслээр TP-г ингээд тэгж халсан юм би үнэхээр гайхсан. Тэгээ Jung-hae бол TP-гээр бүр үнэхээр бас л дараагийн төвшний байсан шүү дээ. За сайн өнгөг бол мэдэхгүй байна. Нэрний нэг тийм хөгжиж гарах байх. Dead Game бол киногаар ороод шилдэг screenplay screenwriter бол бүр Dead Game бол маш сайн байсан. Тэгэл та гайхсан. Тэгээд бас ингээд юмд жоохон лоб юм би ордог юм шиг надад санагдсан. Тийм. Миний зөвөр нөгөө нэг entertainment талаас хармаар байсан юм. Kim Soo-hyun, Kim Ji Won-ийн зөвөр юу хармаар байсан. Тийм. Pixar дээр ингэж хоёулаа байгаа юм. Тэр
нэр дэвшгээд Pixar нэр дэвшгээд хин хоёр ирсэн шүү дээ. Хямдын сая яж хоёр ирсэн шиг. Нэг тиймэрхүү зүйл үзэгчдийн зүгээс. Тэр жоохон entertainment гэхгүй юу? Тэгээд тэрийг бол ялцчих хүссэн. My Dearest-ийг би нэг хэдэн анги үзье. Тэр нь үзсэн юм намайг гадаад. Тийм сайндаач тэр нөгөө нэг юу нөгөө Asian Boxer чинь нөгөө нэг Love Generation гарсан шүү дээ 97 оны Японы кино. Тэрийг үзсэн чинь тэрийг үзэх гээд би орой болгон аль болох суухыг хичээсэн. Гэтэ хайхтар чадаагүй 12 ангийн бараг 4 5 дээр нь л үзсэн баг. Тэрнийг дуусгангууд шууд бараг реклам жоохгүй My Dearest хэлдэг байхгүй юу? Тэгээд би ингээд мэдгүй байж байгаа үзээд энэ чинь яасан дэжгүй хөндлөлтэй яа дээ гэж бодсон ирнэ тэгээ нөгөө орой болгон сууж амжихгүй. Тэгээ дээрээс нь нөгөө яг үннийг хэлэхэд нөгөө юу шиг санагцсан My Dearest нөгөө Red Sleeve шиг санагдсан байна. Red нөгөө ордны агуу хайгээд Монгол гараад ирсэн. Red Sleeve бас Pixar авсан шүү дээ. Тийм жунаа. Тэгээ жишээлбэл жунаа шилдэг жүжигч авчаад авахгүй. Тэгэхээр яагаад юу вэ? Энэ ерөөсөө барьж байгаа зүйл ерөөсөө биш. Энэ шудраг байдал ахгүй тийм. Үнээр шудраг байдал. Яг жунагийн Red Sleeve яг жунагийн хувьд бол аягүй сайн жүжиглэл. Тэр үнээр сайн жүжиглэл яг хөнгөө. Гэхдээ хүмүүстэй харьцуулбал үгүй. Гэхдээ Жун Хэйний жүжиглэл бүр тэрнээс хитэн агцсан тий бүр ингээд шал өөр төвшин яриад байгаа байхгүй. Тэгжэл ингээд Дипэгээр Жун Хэй ингээд өөрийн хүртэх ёстой хангалттай хүртээгүүд айгүй гомдолтой л. Гэтэ яг дараа нь өөр юм гарч ирэх л ах л та. Яг үнэхээр нөгөө арт түмний гавьяат гэдэг цал байх хэрэгтэй юм шиг байна. Яг би өөрөө угаасаа нэг viral угаасаа болж чадаагүй. Гэтэ viral болох одоо драм угаасаа биш. Тийм зоригтой драм. Тийм зоригтой драм биш. Гэтэ яг үцэг хүмүүсийн хувьд бол хангалттай Жун Хэйнийг ингээ аягүй үлсэн. Яг энэний дээр нэг Pixar-ны хувьд ч юм уу те нэг жоохон дэшэд Netflix-ийн драм хийжсэн нөө NBC, CBS энтрийн SBS, TVN энэ төр чи өөрснөө гэсэн нөгөө нэг авардуутай шээ. Тэрүүгээрээ бас ингээд драмуудаа алдаршуулаад жүжигчтэй алдаршуулцдаг. Десентрээс хөрх өгчдөг тий. Гэсэн чинь бол Netflix тийм юм байхгүй. Тэр ингээд хөрх ингээд тэр амар гоё драм ингээд ингээд мартагдчихж байгаа байхгүй юу. Тэгээд амар хүртэл тээгүү яа. Хүртээсээ бит хоёрч одоо өөрсдөө амьдж хүртэл чадаагүй. Би одоо үзчихэд дугаар хийнэ гэсээр гадаа худлаас инжилт өрөх гэж байна. Сиза 20 гарч байгаа. Тэгээгүй. Харин тий одоо гараа 8 сар. Тэгээ ер нь бол би хүмүүсээ үзээрэй. Бас тэгэхээр хоёр нь бол үнэхээр сайн болсон. Би бол яг үнийг хэлэхэд бол нэгийн дараа ингээ хоёрыг бас л зүгээр юм кейсүүдээр л одоо болох байх гэж бодож байсан чинь хоёр тэр бүр асуудлыг айгүй том хэмжээнд авч үзээд үйл явдлыг кейсүүдээр дутаахгүй нэ үндсэн том одоо сэдвээ ерөөсөө хайхгүйгээр айгүй сайн зохиолтой жүжигчт нь тэр чигээрээ бүр туслах гэхгүй бүрэн бүрэлдэхүүнээр орж ирээд тэгээ үнэхээр нөгөө богино цагт яаж одоо Queen of Tears чинь тамллаа штэ тий нэг ангийг 100 минут болгон 100 минут болгон 20 минут гүсэн яасан ёо тамлалж байгаа тэн зүгээр типи зүгээр тийм нэг бараг 50 минутын 6 анги дотор зүгээр нэг бүтэн амьдрал босгож байгаа юм шиг. Ер нь бол типиг үзээрэй типи бол бүр үнэхээр үтснээ харамсахааргүй тэр гоё драмуудын нэг Dead Game бас үнэхээр гойсон. Dead Game Dead Game бол бас типик бол бас хамаагүй жоохон болсон тий. Dead Game бол хартангуй хүртэхтэйгээ хүрсэн. Тэгтээ типигээс бол би сайн тэр гэхгүй. Сайн бол биш тий. Яг жоохон entertainment. Тий, entertainment. Тэгээ нөгөө амар үзэл төлөвлөөс гадна нөгөө дандаа хүний нүд булаач үжигчдэр зодоод ингээд яатсан. Гэхдээ Dead Game сайн. Гэхдээ ер нь бол Dead Game-ийг ингэж өгөхстэй нөхгүйгээр ингэж байгаа жоохон Pixar бол арилжааны юм шиг те. Оскар бол бас хайцсан шудраг байд юм санагддаг хгүй надад бол. Тэгээ Оскар дээр юм орж ирдэг гэсэн л те. За тэрэж мэдгүй байна. Гэхдээ Pixar-ны нөгөө цар хүрээ ийм том болцсон. Ингээ хинч долгонох шаардлагагүй юм шиг цар хүрээтэй юм санаж байгаа. Тэгсэн чинь ингээд нүлт долгонолттой ингэж нөгөө номинацууд одоо нөгөө номинейтүүдтэй те ингээд нөгөө нэр дэвшүүлж байгаа тэр одоо юу комиссион жоохон тийм арчаагүй санагдсан. Надад Killer Products-ийн орд DP дараа 23 номинацд орж ирсэн. Killer Products тийм актер болоогүй шүү дээ. Яг нь чай уушиг орж ирэл орж ирэх юм гэж би бодсон. Тий. Сонсохгүй гарч ирэхээргүй. Гэхдээ яг нөгөө нэг бүдүүн залуу бол орж ирсэнд бол амар баярсан. Надад бол харахад хүүхэн л байсан л да. Гэхдээ одоо жишээлбэл DP-ийн туслах дүртэй харьцуулах харгүй шүү дээ тий. DP-ийн туслах DP-д ерөөсөө сул дүр байгаагүй тий. Бүх юм амар чээр ингээд зүгээр ингээд яг хоо Killer Products дээр залуу хөөрхөн байсан DP-тэй харьцуулахад ингээд харьцуулж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр DP тэр чигт нь хайсан дэмжил гэсэн амар гомдмоор санагдсан.
Тэгээ би бол Pixar-ны тэр новнитуудыг одоо мууин дээр одоо хаан хяжуу орж ирээгүй нь бас амар таалагдаагүй. Тэгээ ер нь бол зүгээр энэ Pixar-ны сая хувьд айгүй сонирхолтой байсан юмнууд нь ирсэн зочид гинтийн шийдвэрүүд тэгээ нөгөө энэ Сонжонгийн Сонхэгё гэдэг нэг юм нөгөө юм өнгөн хэсгийн юмнууд нь амар зугаатай байсан болохоос агуулгад бол энэ удаагийн Pixar болвол яг хүртэх ёстой хүмүүс нь хүртэх ёстойгоо хүртээгүй. Тэгээд ингээд Оскарт чинь зүгээр нэр дэвшин гэдэг нь л амар нэр төрөөр өгдөг штеп. Нэр дэвшилтүүд нь хүртэл үн цэнгүй тиймэрхүү Pixar болчихоо гэж бодсон. Нэг жүжигчд айгүй давхарташ нэр дэвшижсэн. Ийм хааны жишээлбэл Эмэгтэй гол дур драм кино хоёр төрөл дээр нэр дэвшиж яах жишээ тийм ингээд заавал нэг жишээлбэл тэр Good Bad Modern Age нэг Ирамирам тэр ихт бас бүрийн хэмжээний кино төрөл нэр дэвшиж жишээ жишээлбэл тэдний орнд хаан хяажуу бас орж ирэх боломжтой санагдаад байхгүй. Нэг хүн заавал ингээд сайн байсан. Үнэхээр сайн байсан бол за ядаж кинон дээр нэр дэвшүүлээ драмаас нь хасдаг ч юм уу те дараа илүү сайн жүжигсэн өөр нэг жүжигчнийг нь драм төрөлд нь оруулж ирдэг ч юм уу те. Тийм биш байлаа гэхэд ингээд нөгөө номинацуудыг нь багийн одоо тийм К-драма үзэгчд үзээд цензуртаж чадна шүү дээ тий. Тэгээ ингээд заавал одоо нөгөө нэг ихийн хэцээхгүй туглын тураахгүй гэдэг юм биш л дээ. Одоо ингээд энэний кинонд нэр дэвшилсэн чинь драмад нь яах юм гэж бодгосоо илүүтэйгээр нөгөө нэг драмад нь өөр дэвших ёстой дэвшихийг тэр дэвшилтийг хүртэх ёстой хүмүүс байхад ингээд нэг тийчгээр нэг хүн бараг ингээд нөгөө хязгаарлагдсан бол нөөцөө энэ хооронд энэ хэд дотроос бүх юмнуудаа гаргаж аваарай гэсэн юм шиг байгаадсан байхгүй юу? Ерөөсөө юм нөгөө том зургаар хараагүй нийт салбараа ерөөсөө авч үзээгүй айгуу тийм ядмагхан дэвшилтүүд байсан. Тэгээ бас Twinkle Watermelon бас орж ирээгүй. Тийм ээ тий. Twinkle Watermelon ерөөсөө бодоогүй. Тий, өөрхөн байсан. Тэр скрин нөгөө нэг юуны зохиол дээр скрипт дээр бол орж ирүүл ирэхээр Twinkle Watermelon байсан. Тэр Night Flower энтрийг би ихтэй үзээгүй л тий. Гэтэ тэр тийм амар сайн болсон юм болох юм. Би бол Night Terrace-ийг яг би нөгөө нэг би Red Sleeve-ийг ерөөсөө өмнөдгөө төрлийн өмнө нөхгүй юу. Тэгээд My Terrace-ийг би бол Red Sleeve шиг л гэж харсан. Одоо ингээд My Terrace бол нэг тийм амар зохиол бол бас биш. Би нэг хэдний үзэн юм. Би тэгээ нөгөө мартцсан байж агаад би бүр ингээд дараагийн ангийн үзье гэсэн ямар ч хорхоо төрөөгүй зүгээр ингээд Asian box дээр ингээд үзчихэл ингээл дуусаал тэгээл унтаал тэгээ нөгөө сүүлийн анги гармаа гэж бодчих юм аагүй сүүлд нь зүгээр нэг төгсгөлийн explained видеог нөгөө YouTube-ээс хайж үзээд тэгээд яг л төсөөснөөр тэгээд Red Sleeve бол бас л ер нь нэг тийм хөөсөн тэгээд би бол гэсэн ч одоо ямар Red Sleeve-лэг нэг юм хоёрын оронд юмд юуж дуртай юм дээ гэж бодсон. Twinkle Watermelon дээр жишээлбэл нөх хүн хаа ингээл дүр жишээлбэл зүгээр шин залууд нэр дэвшдэг ч юм уу тий. Йоо тийш дээ. Хаа нэг амар өөр хийжтэй бүр үнэхээр сайн хийжсэн. Тий, яг тэр насны залуу яг авсан яг зөвлөлтөө. Гэхдээ яаж нэр дэвших хэрэгтэй байхгүй тий. Нэр дэвшин гэдэг нь өөрөө амар хүндэтгэлтэй юм байх хэрэгтэй байтал Pixar-аар бол ерөөсөө тэгж чадаагүй. Зүгээр нэр нөгөө нэг юм бараг л илүү танилтай дэвшиж байгаа юм шиг л дээ. Жохон тэрийн би юусаа ойлгоогүй. Хаа ингээл ингэ гоёсэн тий. Марко бүр их хоцол чай өөхөг нөгөө нэг гол дүрийн. Тэрч бараг хэрэгтэй гол дүрт нэг дэвшсэн ч би ингэ дэвшээсэй л гэж бодгосон. Тэр минь үгүй. Гоё хийсэн шүү дээ. Надад бол гоё хийсэн. Гоё хийсэн л та. Тэгэхээр ер нь Ken After-ийн нөгөө Kim Soo-hyun одоо ингээл жишээлбэл Twinkle Watermelon тий DP энэ ингээл бодоход бүрэн Kim Soo-hyun бүр нэр дэвших ямар ч ирэхгүй санагдаж байгаа юм тест. Яагаад тэр эрэгтэй гол дүрт явж байгаа юм бэ Kim Soo-hyun. Байгаад ямар ч хүсэл тий. Би бол яг Kim Soo-hyun-ыг бол дэвших ёстой л гэж бодож байна. Кино новшсэн ч гэсэн Kim Soo-hyun кино новшин киноны зүгээр сайн жүжигсэн гэдгээр нэр дэвшүүлэх амар утгагүй шүү дээ. Новшин кино л уус новшин кино авах хэрэгтэй. Новшин кинонд хамгийн дээш хангалт нь угаасаа тэр popularity гэдэг угаасаа аваас байгаа шүү дээ. Угаасаа очмыг аваад харин тийж яагаад бүр ингээд ихтэй тэр киног ингээд бүр дээш нь шидэж байгаад ингээд бүр ингээд гайхаж байгаа байхгүй юу вэ те. Хүн болоо ингээд сэтгэл хөдлөлөд дарч чадахгүйгээр дэвшүүлсэн болоо ингээд нөгөө амар вайрал болоод нөгөө ингээд яг юм чинь нэг вайрал болж байхдаа чанар нь мэдэгддэггүй шүү дээ. Хүн болоо ингээд хөөсрөөд тэг тэр хөөсөрч явах үед нь дэвшүүлсэн болоо. Яг тэгээд биднээс ухаантай зөндөл хүмүүс яг tas шүүтэл авах л та. Гэтэ ер нь бол Twinkle Watermelon бас амар хөөрхөн байсан надад бол. Clara хөөрхөн. Twinkle Watermelon амар сайн нөгөө логиктэй байсан. Ер нь бол
Тэгээ ер нь бол Twinkling Watermelon movie хоёр чинь төрүүлжлийн My Drama List дээр жишээлбэл 9.2 гэдэг үнэлгээ авсан. Өөр ямар ч драм хүрээгүй 9.2 хүрсэн. Тим хоёр сайн нэг нь одоо хүртэх став хүртээд дэсэн авчих шүү дээ. Гэтэл нөгөөх нь сайн байсан болоод 9.2 төгрөг хийсэн ш. Тэгж одоо хүмүүс бүр viral болголоо гэж бодоход жишээлбэл Queen of Tears 9.2 хүргээгүй л байгаа шүү дээ. Яг тэр дэ ижилхэн сайн байсан болоод 9.2 үрж явах чи бүр ингээд хаана юунч нэр дэвшээгүй юм. Бас яг хорон байгаа л. Тэмлэг Watermelon бүр мартцсан юм шүү дээ. Бүр ингээд ерөөсөө яагаагүй хинч дурсаагүй тэн дээр бүр ингээд юу ч болоогүй. Жишээлбэл Mask Girl гэдэг бас нэр дэвшиж байгаа. Тэг яг уу би наанжийн дуртай л та. Би дуртай. Гэтэл ингээд л хос мосороо тий ээждийгээ хоёулаа ингээд би чиг тийм ээ тий ер нь бол тий. Юуны маань инжимэн өстө гялцаж эхэлж байна тий hospital playlist-ийн хэрэгтэй байна. Үнэхээр одоо hospital playlist-үүдийн одоо бараг хамгийн их rising star болсон одоо инжуулчуу тий good bad mother дээр шууд гол дүр аваад writers дээр гол дүр авангуудаа тэрний шууд дээсэн авчлаа гэхээр чи ер нь бол амар одоо замаа засчихж байгаа байхгүй юу? За жишээлбэл за би дахиад жоох яриулъя чи. Тэр доктор Чагийн хүүхэн гол дүр мэрж авчих байхгүй. Доктор Чагийн хүүхнээс илүү манай ханг яж яагаад байхгүй хаа бэ? Харин тийм ээ. Амар санаа тэсний юм ч юм бүр ингэтэй гол дүр тэр lies hiding in my garden гэх тэр чинь мяа л хэлсэн байл шүү дээ. Тийм үнээр лаг байсан бол угаасаа гарал ирэх байсан. Тэгэл мяа хэлсэн талаар угаасаа баахан хүмүүс коммент бичээл яаж яхад чинь бүр зүгээр юм ч юм тэсний тэр доктор Чагийн гол дүр юу гэх юм. Тэгээ манай ханг яж байгаа нахад байгаа бэ. Миний эндээс ер нь ингээд айгүй одоо нөгөө нэг санал нийлсэн юмнууд нь болохоор Kim Go-eun Best Actress авсан нь бол үнэхээр гоё байсан. Moving Best авсан нь бол гоё байсан. Тэгэл ер нь бус нь нөгөө бүр нийцгүй байгаа юмнууд байгаа. Тэгээ бусныг нь бол зүгээр нөгөө заагаад өгөхгүй нөө бусд яг ярилт юмнууд байгаа болохоор юуных нь тэр нэр дэвшээгүүдээр бол Tipid Dead гэх юм хоёр дээр бол үнэхээр юу байгаа. Чиний бол Twinkling Watermelon битгий нэ. Жишээлбэл яг moving яг design авснаар ингээм амт хаглалчлаа л да. Гэтэ ингээ ханх яж үгийн яг энэ карьерийн хангаш бас хамгийн highlight зүйлүүдийнх нь нэг штэ тий. Гэтэл бүр ингээ нэр дэвшээгүүд нь бас ингээ амар гоммор. Тэгээ үнэхээр өөрөөс нь амар лаг драмууд, өөрөөс нь үнэхээр лаг жүжиглэлтүүд нэр дэвшсэн үнэхээр бас амар эргэлзээтэй тий. Яг би хааныгийн тоглосон тэр Night Flower-ыг үзээгүй л дээ. Гэтэ ер нь л moving хаан хийж юу штэ тий хаан хийж энэ төр жүжигч бүр сэтгэлтэй ий хааныг одоо хүртэл жүжигч гэж боддоо штэ. Гэтэ их бүр ингээ гимэнд амар гараад ирлээ тий ингээд хэдэн 10 хэдэн жил алга болчихсон. Харин би бол ий хааныг одоо л нөгөө нэг юм царайлгаараа кинонд тоглодог жүжигч одоо нөгөө юм тоглосоор байгаад жүжигч юм шиг болцсон одоо Монголд ч Солонгос зөндөө штэ би одоо хүртэл ий хааныг бол яг хөөхний тоглодог л гэж боддог. Би одоо нөгөө бас л олон юм тоглосон штэ. Тэгээ би одоо хүртэл жүжигч юм гэж юусэн ой ханыг бол боддгоо зүгээр царайлаг одоо царайлгаар кинонд болдог хичээл гэж боддог. Энэ удаагийн ер нь Pixar Award-ийн хамгийн одоо одтой юу нэгсэн мал юу тий. Best Actress авлаа, Best New Actor авлаа, Best Actor авлаа. Тэгээд Best Supporting Actor авлаа. Тэгээд Best Film авлаа. Бүгд авсан уус тий. Яг зохиол аваагүй. Найруулга аваагүй л тий. Хүний ингэж харагддаг бүх юмуд бол хайр драм руу ороход ядархад маа өө чи манай өөний гол яах гэдэг бас нэг ядаж нэр дэвсэн тэрэнд айгу баяртаа. Тэгээ би Blue Lucky Day тэр Boyhood гэдэг хоёр киног нь бол ерөөсөө хоёр драмаг бол бүр тэр Boyhood-ыг бол би бүр хараач юм лээ. Тэсэн чинь бас Boyhood-ыг би асуусан бүр огт хараагүй. Бүр юу хараагүй. Үнээр хараагүй. Би ч бас юм үзэхгүй ч гэсэндээ бүгдийг хатдаг хүмүүс байхгүй юу? Тэ Night Flower ерөнхийдөө аюу тажиг болсон драм энэ бас мэдээд хантаа мэдээд байгаа байхгүй юу? Тэгээ ер нь бит хоёр ингэж үзэхгүйсэн ч бүх юмаа ер нь ингэж харж идэг байхгүй юу? Boyhood-ийг бүр пострын хараагүй гэнэ. Би бүр гайхаа. Хин хаагур нь үзээд гэснээр бүр нэр дэвшүүлсэн боллоо гэх. Тэг. Хин дэвшүүлсэн. Фэнүүд дэвшүүлэх өгсөн да. Яа, K-drama фэнүүд яг үзсэн үү энэ чинь. Яа, би яг Pixar бас аюу дуртай дээр шалтгаанууд нь Pixar
одоо Queen of Tears, Crash on the Onion ч юм уу ийм хүү драмууд яг popularity гэдэг хүрхсэг нь өгдөг. Гэтэ ер нь бол ийм хүү драмууд ерөөсөө юу л орж ирдгүүд нь байна. Баярлахгүй шилдэг жүжигч юм уу гэж одоо шилдэг эрэгтэй гол дүр, эмэгтэй гол дүр одоо шилдэг фильм интерлөө орж ирдгүүд байгу баярлдаг байхгүй гэсэн чинь халдуулдаггүй тийм халдуулдаггүй амар баярлдаг байхгүй. Тэгээд эсрэгээрээ одоо хүмүүсийн анхаарлыг тэгж их татаагүй. Гэтэ яг хүртэх эрэгтэйгээ хүртэх ястай. Аа энэ миний монгол хэл уучлаа. Тэгэж тэр драмад ингэж алтаршуулж өгдөгт нь айгу баярлалаа. Friends ч юм уу тий. Угаасаа үнэхээр сайн драм. Тэгээ тэрийг хүмүүс мэдэх ёстой. Тэгсэн жагаад жишээлбэл Kim Soo-hyun тэр орж ирж байгаа нь энэ жил айгу комцоо. Ер нь бол энэ жилийн гэсэн бол яг entertainment талд бол үнэхээр сайн байсан. Гэхдээ яг нөгөө дээрээс нь нэг 20, 21, 22, 23 баг 0 жил хүртэл масктай л уу. Ер нь нөгөө 20 оноос хойш ковидоос хойш дандаа нөгөө жижиг хүрээнд зохион байгуулагдсан шүү дээ. Бүгдээрээ маск үзэгчгүй тийм энэ жилээс эхлүүлээд ер нь аюу гой үзэгчтэй, зрителтэй яг нэг хүчний аюу том сүртэй бигсан эргэж ирсэн. Тэр хэмжээгээр бас хүмүүсийн анхаарлыг сайн татсан байх гэж бодож байна. EB хүмүүс алдарт EB хүмүүс ирээд хоос мөцчөө. Хас мцаа. Надад хас мцаа шиг санагдаад байна. Энд чинь нөгөө нэг юу лээ байшин нуурдаг. Тэрүүгээр нэртвэрсэн. Тий, нөгөө Park Seo-joon Park боён хоёртай хамт тоглосон киногаараа ирсэн. Тэгээд ер нь бол Kim Tae-ийн бас нөгөө нэг аимшиг кино нэртвэрсэн байсан. Revenant лөө. Тий. Тэг бас дайгуул болсон юм шиг үлээ. Харин тэр өгнө аягүй дайгуулсан юм шиг үлээ. Даанч анханасаа тоосон тэг чи үнэхээр амжааг байхгүй. Тэгэд үнэхээр амжаагүй нэр яг нөгөө нэг дэлгэсэн цацагдж байгаа үедээ вайрал болж чадаагүй юм аа. Тэгээд энэ жоохон яа юм бэ гэж бас орхиц юм аа. Хэн автоос баг шилдэг кино минь өнөр төрсэн байл үү? Шилдэг драмад нэг тариач бас маа. Тэгвэл тэр комист бүр ингэ Pixar-ны комист бүр итгэл алдлаа. За Pixar-ны төрсэн асуудлууд бол юм байна. За одоо дараагийн юу болвол ингэ өнгөрсөн бит хоёр бараг хагас жил дугаар хийгээгүй. Одоо single live нөгөө яг бит хоёрын зорилттой дугаар гэх юм уу хаашаа юм тэр бол зүгээр цэвэр ховт агсан. Ангисан тэгэхээр бит хоёр бол хагас жил юу яриаггүй болохоор уус амар их ховнууд ингэ цугларсан. Тэрний дотроос саяхан хамгийн баярлуулсан нь одоо бидний постэр одоо манай оба рамамаглээ подкастын яг бүр ингээ cover постэр дээр байдаг ах маань хайрын гурвалжинд холбогдсон 7 жилийн дараа энэ бол Vision-оор Хэри Хансогийн гурвын аюу санаа ингээд би Хансогойч дуртай би Хансогийн мөр ихний драмуудаас эхэлж үзчихсэн Хансогийн баг бүх киногт би драмуудыг үзсэн баха. Тэгээд би Хэрийд ч бас дуртай. Тэгшнээл миний бас ерөн ихний баг 8-1 8-2-т бичигдэх миний Vision-аар би хайгуу хэцүү яагаад энэ буруу холбогдож байгаа ч гэж. Яагаад би танарт итгэсэн нэг аюу на Killer Products дээр захиалсан юм уу гэдэг шиг яагаад энэ гурыг ингэж хэлж яг би бол анх тэр чинь энэ хоёр үерчин гэдэг нэг тийм цоо яриа явсан шүү дээ. Хансогийн хоёр задвал яг нөр амар тохирохоор болчих санагдчихсан. Нэг Хансогийн vibe нэг байж байгаа. Угаасаа нэг жимитэн дээ тий. Би яг гадаг. Жаахан сайн байж штэ. Тий. Жаахан нэг солонгос соёлоосаа нэг жаахан өөр штэ тий. Түүгээр угаасаа Хансогийн фэнүүд бас яг тэр өөрийнхөө байдалд аяга дуртай. Тэгээ манай Vision л ч гэсэн бас яг ер нь бол тийм. Бас нэг тийм шоу маа юм ерөөс оролцоод байдгүй. Тэгээл Instagram хөтлж байгаа ер нь байгаа байдал юмнууд нь ер нь тэр моцол. Тэр нь ер нь жоохон нэг айгүй тийм барууны тал руугаа яг тийм солонгос яг эрэгтэй жүжигчдийн байгаа төрхөөс нэг арай жоохон өөр төрлөө. Тэгэхээр надад энэ хоёр бол айгүй тохирохоор санагдсан. Өвчиг. Авчиг. Бүх юм Хэригийн сторинаас эхэлсэн юм аа. Гэтэ Хэри би болохоор ингээд тэр скандал эхлэхэд бол бүртээд ярьжсэн байхгүй. Хэри бол яг ингээд нөгөө гүрийчгээр стори оруулж ерөөсөө би таагийн талаар яриаггүй. Үнэхээр ингээд би ингээд балет ирсэн чинь хөвгөлтэй байсан ингээд тайлбарлаж болохоор ийм одоо стори оруулсан. Ингээд гүрийчүүл уг нь гоё юм байна гэж харж исэн чинь тэр гурлаа хитрхи шудраг байлаа тий. Хитрхи шудраг гур.
Би бол яг үнэхээр би бол одоо ямар ч ичхүр сонжургүйгээр бодлоо ярьж би тэндээс бол зүгээр шууд нэрээ татах байсан. Одоо ямар би ерөөсөө тэр хоёрын талаар стори оруулаагүй. Би ерөөсөө тэр хоёрын талаар бодоогүй гэл зүгээр ингээд бардам зандаа ингээд хөтлөгдөөл байсан. Тэгсэн чинь үнэхээр шудраг 2 3 гарлаа. Тэгээд яг би угаасаа хансагад ер нь бол дуртай, агүй дуртай. Тэгээд хансагаа бас би бүр анхны Night Flower тэгээд хиндэ ди өвдө тогсон хангууд өнгөрсөн 100 өдрүүд дээр л би угаасаа хансагад агүй дуртаасан. Гэтэ хансагад тэр үе зүгээр царайлаг өгсөн байхгүй юу? Нэг тэмдэглэлд дөөж байхгүй. Тэгээд угаасаа тэр драм дээр чинь туслах дүртэн тоглолтыг. Тэгээд ингээд алхам алхмаар World of the Married тэгсэн Mine бол үнэхээр гоё. Ингээд өөрийгөө тэгснэ тэрний дараа шал өөр never do this. Тэгээд ингээд өөрийгөө аюу сайн сорж чадагтан тэгээд янз бүрээр сорж чадагтан амар дуртай. Өөрийгөө янз бүрээр харуулж чаддаг тийм. Тийм янз бүрээр харуулж чаддаг. Тэгээд тэрнээс ерөөсөө айдгүй тэр чадварт нь дуртай. Тэгээ бүр ингээд гинт ганц 2 жилийн дотор бүүн болцсон юм гэхээр бас үгүй. Хасаагаа бүр бас 17 18 maybe бүр тэрнээс ч өмнө л карьер хөөхгүй л ингээд үсрэдийн юм утсан. Тийм болохоор би ер нь хасаагаад аюу дуртай, шудраг байдагт дуртай. Тэгээд нэг солонгос одод яг нэг тийм байдаг л яг тэр айлгтаас арай жоохон өөр байдагт дуртай. Манай хүн энэ удаа арай хэтрүүлчихлээ. Арай өөрийгөө мэдэрсэн байсан сая. Өөрийгөө мэдэрсэн гэсэн лөө юу ч юм. Жаа бас жоохон сэтгэл зүйн асуудал юм шиг надад санагдсан. Яг одоо сэтгэл зүйн хувьд айгүй эрүүл төвтөртэй амгалан хүн бол бас биш юм лээ. Бичгээ тий хинтээ хэрхэн яаж харцгаа тий. Тэр ихний тэр сторины зураг юм шүү дээ. Хутгатай нохоо шүү. Бүр очиж ертөнцийн олон зураг дундаас. Тэгээ бас нөө сэтгцэн үед бас цаа хэрүүл юм биш гэдэг. Тийм. Хүмүүс бас нөгөө нэг тийм одоо savage-тэй биш ерэн зүгээр сэтгцэн бас яг эрүүл мэндийн цаа эрүүл биш болохоор тийм байсан юм шүү гэж би бодсон. Харин тийм ээ. Надаас яг тэгж бодсон. Сэтгцэн үед бас нэлээд асуудалтай тэгээд тийм л юм шиг санагдсан. Тэгээд яг нөгөө хөөхнөөрөө тэг ямар ч яг адилхан үйлдэл хийгээд нөгөө нэг царай мутыг чи одоо болчооч гэдэг шиг нэрэнгээс нөгөө царайлгаараа амар savage юм шиг харагдуулаад байсан чинь харин жоохон асуудалтай л байсан юм шиг л дээ. Надад одоо угаасаа ингээ зарим үед ингээ энэ чинь мансуурсан юм уу гэж бод. Харин бол аюул комментууд чи мансуурсан юм уу гэдэг коммент бүр амар хүс. Одоо нөгөө нэг мангар амар урт на блог нийтлүүд бичсэн шүү дээ. Тэр амар ч утгагүй амар тийм. Одоо юу гэсэн ерөөс хандахгүй. Ньюташ тэр нийтлүүдийн доорх айгүй олон комментууд нь мансуурсан юм уу чи мэдрэл мэт юм уу. Эрүүл ухаанаа алдсан юм уу гэдэг комментууд айгүй хүсэн. Тэгээд энэ донд ер нь эрүүл ухаантайсэн хүн нь хэрэг л ах шиг байна. Хэр айгүй яг хэрэг гэхдээ зүгээр миний хувьд бүр гоё бартан байчихгүй дээ гэж бодсон. Ер нь бол арай үнэнч шудраг байлаа. Тийм. Рожин бол энэ довтойгоо байсан бол таалагдсан. Яг үнэхээр бол. Яг хэрийн дээр бичүүлсэн одоо жишээлбэл Instagram дээр оруулсан өөрчлөлт пост энэ бол яг тэгэл агентлагаас бичүүлсэн байх гэж би бодож байгаа. Одоо тэр чинь энэ хүмүүс чинь одоо хаасаг бол шууд хөөхөн нэрээ. Хүний найз охин. Өөрийгөө ингээд хэдэн сая дагагчтай те өөрөө дэлхийн том брендийн амбассадор энэ таг мартай бүх юмудаа таг мартай. Өөрөөс нь олон хөвцөөний үе дээшл даарчлаагүй бүх юмыг ор тас бартаад тийм юм шиг байхгүй биш л. Жигнэс нөгөө нэг Facebook дээр ичтлэн шеэрмэр гэдэг нэг юм яадаг шүү дээ. Инста миний найз залуутай явуулсан чи ингэсэн тэгсэстэй энэ залуу ичтлэн шеэр яг тийм пост бичиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хоёр нь бол харьцангуй бас нэг эрүүл ухаантай хүмүүс тул да би чинь хувь хүн гэдэг талаас илүү тэгээд би чинь одоо entertainment-ийн бүтээгдэхүүн миний гарч байгаа одоо хобби болгон хувьцааны үнэнд нөлөөлтгөө олон хүний цалинд нөлөөлнө. Олон хүний одоо шийдэл тийш тийм чи яг шууд олон хүний цалинтай ярих асуудал байхгүй. Чиний хайр дурлал тийм хинт ч хамаагүй асуудал. Хамгийн гол нь одоо солонгос соёлтой энэ айгүй эмзэг. Тэгээ энэ болгонд яг хүмүүс ингээд ойлгодгүй л дээ энэ чинь энэ нэг үерхэл мөрөглөх асуудлаас болоод яагаад юм одоо хүмүүс яагаад ийм асуудал орсон. Гэтэл одоо нэгэнтээ фэнүүдийн одоо хортой фэнүүд нь үнэн мөнөөс хойш чиний одоо үерхэл чиний энэ дүүлэн шугайтаас халалцж чинь тэнд зүгээр нэг нүрээ бодож авч байгаа 8 цаг ажиллаж байгаа нүур бодогч дээ тэмцээ хувцас чинь зөөж өгөө хувцсны дизайн хэн мэдэн тэр арын ажилтан тэр бүх хүмүүсийн цалинд нөлөөлнө. Чи тэр хүмүүсийн чи тэр хүмүүсийн 100 200 хүний одоо өдөр тутмын яар гэрийнхэн тэр 100 хүн чи дахиад 500 баг шүү тий. Тэр бүх хүмүүсийн асуудлыг нуруунд дээр үүрч байгаа хүн.
Тийм болохоор чи энэ асуудал ингээл одоо жишээлбэл Russian-аар харж байгаа үйл хамгийн албан ёс юм болохгүй юу? Russian-аар нуруунд дээр хэдэн өгч байгаа. Магадгүй 200 өгч авч байгаа. Тэр хүн зүгээр нэг 2-3 гурвалжин хэрүүл дотор орж ирж угаасаа болохгүй юм байхгүй юу? Тэр амар сайн мэдчихсэн. Хүмүүс ингээл Russian-аар тэнийг ингээл хайртай хүний өмөрс юу хайртай хүнд ямар ч хайртай бол яригдаагүй. Хинч тэрийг энэ бол ерөөсөө тийм амьдралын мэдрэмжийн тухай асуудал шин. Энэ бол ерөөсөө зах зээл бизнесийн асуудал байхгүй юу? Тэгээ хамгийн гол нь тэр хүн чинь ганцаараа байвал бас яг хөө. Тэр хүний ард нь маш том баг ажиллаж байгаа тий. Тэр хүний одоо өдөр тутмынхаа үйл ажиллагааг хариуцж байгаа. Тэр агентлагч чинь тэр хүний гарч ирэхэд л өчнөө мөнгө зарцуулсан. Агентлагийн ард хичнээн хүн байгаа. Бүр үнээр аимшиг их мөнгө ярьж байгаа асуудал байхгүй юу? Тэгээ энэ асуудлаар ер нь бол Russian шиг байх хэвээр. Би Russian-ийн дугаас байр гэхэд хэрэг шиг байх хэвээр. Тийм. Хасаг шиг байх. Ерөөсөж болохгүй. Хизээ шиг болохгүй. Тэгээ ер нь бол Хасагийн ардлын PR баг гэсэн шиг хүмүүс бол үнээр галзуурсан байхгүй. Би бол тэр нэрийн ард яаж гарсныг ойлгохгүй. Би ингээ яс цуггүй байна гэдгээ яг хамгийн ихэнд хэлсэн шүү. Хэрвээ би Хасагийн компани ажилтан байсан бол үнэхээр харамгуудаа алчмаар санагдах байсан. Иргэсээ. Гэтэ дааж одоо яг энэ K-pop-ын соёл өөрөө үнэхээр тийм токсик л доо. Ингээд K-pop-ын ч юм уу, K-drama ч юм уу ингээд нэг энэ зах зээл фэн болоод ороод ирсэн бол тэгээ тэр нь ялангуяа 20-с доош настай одоо хүүхдүүд байх юм бол амар токсик байдаг. Амар юм бүх амьдрал нь юм шиг ингэж ойлгодог ийм байгаад байдаг. Тэгээд бид нар бол бид хоёрын үед бол тийм насаа ингээ өнгөрөөсөн болохоор илүү тийм нэг тийм амар өмөөрөлт гэхээсээ илүүтэйгээр илүү 4-дөгч 5-дагч хүмүүнүүдээр юм таахтаа шүү. Надад бол яг хэрэг жоохон бардам басаж утсан Russian бол хамгийн зөв тактикийг барьсан гэж утсан. Хас хогийг бол ирүүл биш юм байна гэж бодсон. Гэхдээ хас хогийг би угаасаа ер нь жоохон тийм яг би ерөөсөө комментод уншаагүй биш гэж боддог угаасаа байсан. Тэрийг бүртээд шилдэг байсан. Яг ирүүл үү наачин гэж яг хэлдэг байсан. Тэгээд бүртээ болохоор цээжээрээ хамгаалдаг байсан юм аа. Тэгсэн чинь ийм юм болцсон. Тэгээд тэрэнд нь би ч гэсэн жоохон харамсан л та. Одоо яг нөгөө бүртээд итгэмээр бас байсан байхгүй юу ингээд хансаг угаасаа нэг юм сэвэж юм гэрэл гэж ингэж итгэмээр байсан ч харин үгүй болж таарсан. Тэгээд нөгөө надад зүгээр жоохон хоржоонтой санагдсан юм нь яг World of Merit биелээд байгаа юм шүү гэж бодсон. Би тэгсэн чинь Хансагийн тэр нөө exchange тэр log exchange чинь солонгост яг байлгартай шүү дээ. Гэхдээ би ерөөсөө үцгийг завдаад яг хөтлүүлдэг юм л та. Тэгэж айгүй тэрийг үзмээр санагдсан шүү дээ. Харин хинч тгийг хахад өөрөө тийм үгнүүд гаргаж ирж мэрээд хинч гурвалж байгаа хайр биш нөгөө нэг юуны одоо нөгөө булаасан exchange loan талаар ерөөсөө яриаг байхад өөрөө гаргаж ирж ярьж мэрээд нөгөөсөө бодуулчлаа харин гэдэг шиг байсан тий. Ер нь бол тэр нэг тийм үйл явдал болсон. Тэр бас л энэ K-drama-гийн тэмдэглэгдэх саяны гурвалжин боллоо. Яг гоо тэгээ Хансагийн энэ үйл явдлаас болоод яг сүүжүү гэрээгээ цуцалсан. Сүүжүүгийн компани юу ч хэлээд ингэ марчиж. Тэгээ Kim Joo дараагийн амбассадор болсон. Сүүжүүг анги олон компанид юм шиглээ. Тэрний бүр хамгийн том нь жирийн юу лээ. Нэг тийм чором болоо. Эртдээш нэг тийм чором гэдэг нэртэй сүүжүүгийн хамгийн одоо солонгосын хамгийн том сүүжүүгийн компани юм шүү тий. Тэр чинь өмнөх нь Jenny ч лөө. Jenny одоо хэвээрэж бийж магадгүй. Юу бас тэгсэн байсан. Эсвэл нөгөө айгүй олон сүүжүүний компаниуд бол бас ялгаагүй. Яг тэр том компани бол ингээд жишээлбэл Hansa-гийн Jenny тэгээд яг хамгийн алдартайнууд нь хамгийн том явчтай юм шиг санагдсан. Тэгж Араас нь Kim Joo орж ирлээ тий. Kim Joo Queen of Tears тоглоод сүүжүүний нүүр царай авсан. Харин тэгээ нөгөө дээр үеийн чинь санаж нөө кинонууд дээр яг тэр сүүжүүний нүүр царай ингээд балкад нар ингээд наагдсан гэдэг шүү. Тэгээд хамгийн алдартай хүүхнүүд нь ингээд тэр Жон Жихён жилөө Жон Жихён тэр ингээд байдаг гэсэн шүү дээ. Тийм санаж байна. Тэгэхээр ингээд үеийн л хамгийн алдартай хүүхнүүдийг нүүр царай авах. Угаасаа тэгээ нөгөө JD би бүр аюуг амар сайн санаад байдаг юм болохоор нөгөө JD цэрэгтэй хувь өмнө нэг тоглолт хийсэн шүү дээ. Kim Joo тур гэдэг яг өөрийнхөө нэрийн World Tour-ыг хийхэд аюу нөгөө guest artist-аар ирээд тэгмүүтэй ингээ хөргөгч дүүрэн одоо сөөжүү бэлгэлжсэн ингээд ярьжсэн л та. Тэгээ яг өөрийнхөө юм тэгж санаад. За. Тэгээ нэг тиймэрхүү байна. Энэ гурван дуулан шугамтай холбоотой гэвэл би сүүлийн нөгөө Harris Bank Club гэдэг тэрийн ток шоуг айгүй үзэж байгаа. Анх нөгөө нэг Jisoo-гийн ордог дугаараас эхлүүлээ. Тэгээд
Ер нь бол дугаар болгоны алхасгүй үзэж байгаа. Тэр амар хөөрхөн хөвчлээ. Хэри гэхдээ угаасаа юм ток шоунд амар тохирох дүр шүү дээ. Тийм, хэри ер нь кино тоглохгүй яг өөрийнх нь байх ёстой салбар яг юм шоу юм байлээ. Тийм, яг юм хөтлөгч модератор юм ихтэй тий. Угаасаа ирч хүчин шийдэж чад дуусахгүй. Тийм, айгүй тийм экстраверт гэх юм уу? Хүн болгондоо ингээд тийм найзалж чаддаг гэх юм уу? Тэр одоо пакин шиг нөгөө пакшин хээ. Тэр хоёрын орсон доор чинь тэр хоёр нь Dr. Slump гэдэг тэр киноныхоо промошнер орсон гэх юм уу? Тэгсэн пакин шиг тэр хоёр ч баг найзууд болчихж байгаа юм чинь. Гэтэ тэр нэг тийм нэг уулзааг байж одоо мэддэг байсан юм лээ. Тэгээ ер нь бол ингээд самбай энэ гэж мэддэг. Тэгээ ер нь тэн дээр бүр ингээд нэг вайб таар гэх юм уу? Яг бүр ингээд ярьж байгаа хүмүүс таашаар амар хөөрхөн. Тэгээ яг Хэригийн шоуны хамгийн таалагдж байгаа зүйл гэх юм бол зарим шоунууд ч нэг хитрхи хүчлээд идэв шүү дээ. Нийтэд зүйл хүчлээд. Тийм биш ер нь айгүй тийм урсгалаараа яриад байгаа тийм. Тэгээ жисүү мэсүүдээр ярьж байгаа зүйлсэн тэр нөгөөсөө жисүү тэр орж угсаа айгүй сайн найзууд л та. Тэр бүр яг нэг хичнэрийн Rose тэр хоёр чинь тийм. Хичнэрийн ярьдаг юмнуудаа ингэж ярьж мараад тэр нь бас нэг айхтай барьяартай юм хэрэг бас үгүй. Тэгээ уусаа ингээ уудаг байхгүй юу? Гэсэн шиг юм уудаг. Тэр нь бас айгүй гоё. Тэгээ надад хамгийн таалагдсан нь ер нь ихний тэр жисүүгийн ангисан. Гэтэ ер нь бол бүх ангиуд нь л айгүй хөрхөн байгаа. Тэгээ би айгүй тийм шинэ хүмүүстэй танилцж байгаа. Тэр угаасаа хин бүртээ бүр яг ингээд Хэригийн шоуг үзснээсээ эхлээл ерөнхийдөө ярьсан. Хэри бүр үнэхээр сайн одоо хөтлөгч байна. Үнэхээр сайн ярилцагч байна гэд. Тэгээ би Хэригийн влогийг угаасаа 88 гарснаас хойш 88 чинь бихтэй гарч яхад үзээгүй юм ба. 17-8 онд үзлөө. Тэгэл яг Хэригийн тэр 88-ыг үзэл би Хэригийн влогийг дагаж гисэн. Тэгээ би Хэригийн влог баг влог үзчихсэн байна. Угаасаа би Хэри даам дуртай. Гэтэ дуртай ч гэсэндээ Хэриг сайн жүжигч юм. Хэри бол сайн жүжигч юм. Хэри бол сайн жүжигч юм биш. 88 бол одоо нөгөө Harry Potter дээр Ron яагаад сайн тоглосон бэ гэхээр Ron өөрөө Weasley байсан тий. Ron өөрөө. Ер нь бол 88 дээр Хэри өөрөө догсон байсан. Хэри өөрөө ер нь бол догсон. Тий нөгөө ямар ч дүр гаргах шаардлага өөрөө догсон байсан байхгүй. Тэрийг одоо тим гэдгийг одоо өөрөө ингээд амьдралаараа батлаа явж штэ. Би догсон гэд тий. Тэр нь гоёгаа. Тэгээ яг салтаасаа авч саадах чинь ер нь айгүй тийм гоё ясаад амж садагцсан зүгээр гадна төрхөө өөрөө ч юм уу. Харин би ерөөсөө тэгж анзаараагүй. Бүртээ бүр ингээд зураг мөрөөдийг хараа. Үнэхээр төрхөө олчлоо. Салалт ингээд амар эмхтэй хүн зарим хүн амар зөв байх юмаа гэд. Тэр надад сална аягүй зохиод авах санагдаж байгаа. Тэгээд яг гадна төрхөөс гадна жишээлбэл угаасаа таг шоуг нүцгээр ер нь бол ингээд ярьж байгаа юм хүмүүс ингээд аягүй жоохон дотно гэх юм уу. Тэгээд би өмнөх бас влогуудыг аягүй үздэг байсан. Цаад чинь жоохон илүү ухаалаг гэх юм уу? Намтай илүү ухаалаг, илүү намтай. Яг үнэн мөн чанараа гээхгүйгээр илүү ухаалаг, илүү намтай. Болсон нэ. Тийм санагдаж байгаа. Тэгэхээр салтан зохицол бас санагдаж байгаа. Тэгээ бүр манай режимнээс үргэлж байх тий. Манай постэр дээр задлардаг ах шүү. Одоо миний талаас кам ханаал өгдөө. Постэр дээр. Гэтэ энэ хэдийн одоо дуулан шүүгээний үеэр айгүй олон хүмүүс яаж ревишн болыг тоосон бэ гэдэг их комментууд харлаа. Тийм бүртээ энэ нэр бүр ингэ заа дээр гинэ. Яагаад? Толгоос хамгийн гой залуучууд нэг яагаад ингэ таа. Тийм бүртээ гэхдээ би ч гэсэн бүртээтэй санал нийлдэг. Ревишн бол одоо нөгөө нэг хан цагийн яаж ревишныг тоосон гэж боддвол бүртээ ревишн бол харин яаж баг гэж боддог. Тийм ревишныг үнэхээр гой залуу гэдэгт одоо бүртээ бол итгэдэг. Тэгээд би яг бүрэн бүртээ шиг итгэдэг үгдэггүй энэ хажууд нэгэ байсаар байгаа итгэх ёстой ч гэж санагддаг болсон байж магадгүй. Гэхдээ би бол яг үнэхээр нөгөө одоо энэ байдлаас харахад нөгөө гадна төрхөөс гадна ерөнхийдөө бол яаж тоосон гэмээр хүн ревишн гэдэг зүйл байсан яаж байгаа. Тэр нь болохоор би хан сахид дургуй ч юм уу эсвэл нөгөө энэ үйл явдал болсны дараа тэгж бодсон ч юм уу тийм биш шүү. Зүгээр анханасаа нөгөө нэг одоо энэ хоёр яах вэ гэж бодох юм бол ревишн тоохгүй хаа гэж бодохоор баг тийм би тэр тал дээр бол би бүртээтэй үнээр санал нийлж байгаа. Тэгэд ингээд нэг юм гурван хүн ингээ К-драмын түүхэнд бас л бичигдэхүйн сенсацийг хамтран тавьчаад одоо арай гайг болчихлоо тий. Тийм. За ерөнхийдөө бол өнгөрсөн 6 сарын нээлттэй хийх гэж байгаа болон зураг авалт аль хэдийн хийсэн зураг авалт нь хийгдэж байгаа кинонуудын талаар богинохон апдейтууд өгөө явуучих яа. Тэгээд яг сая хаан цаг өдөр болсон юм тэр юм. Жишээлбэл Gazan Creature чинь movie-нгээс илүү
бараг хамгийн өндөр төсөвтэй Солонгос драм болсон мөлөө. Би Тэр бүр фейл кино. үгүй хамгийн өндөр биш гэхэд топ 3 дотор орж ирсэн. Одоо Genshin Creature-ийн яг нь эхний season fail болсон. Одоо гэхдээ season 2 гарах гэж байгаа. Тэр одоо ямар болохоо хинч мэдгүй л дээ. Гэтэ season 2 чи Солонгосын түүхэнд хамгийн өндөр драмтай киноны гол төрөө бүтээж байгаа. Season 1 гараад дууссан. Одоо season 2 нээлттэй гэж байна. Чи жоохон ухаан дэж болох уу? Тэг чиний партнер чинь Паксож юм байна. Харуул хийсэн Паксож юм байна. Чи жоохон ухаан амьдарч болох уу? Яа харин тийм тэр бүр үнэхээр юу ч боддгүй юм шиг. Бүрэн ярьдаг юм. Гахад байгаа мэт өөрөө жигнэсээ. Йой. Тэгэхээр Genshin Creature бол үнэхээр фейл хийсэн шүү. Фейл хийсэн. Одоо гэхдээ одоо би нэг season-ыг мэдсэн болохоор season 2-ыг үзсэн. Юу бодож хийдэг байна гэж бодсон шүү дээ. Нөгөө Genshin Creature-ыг би юу гэж бодсон гэж нөгөө нэг Lovely Runner дээр нөгөө бонсог нэг зохиол авахгүйгээд тэгээд шүү дээ. Ингээд юуны өмнөд тайзлогсын 2 хүн дурлсан чинь гинт зомби гарч ирээд тэгсэн чинь нөгөө тайлтай залуу хайр гаргийн хүн байгаа. Тэгээ ийм кинон тоглох уу би гэх шиг Genshin Creature яг нэг тийм ээждэг юм. Үнэхээр нөгөө яаж утгагүй юм бичвэ гэж бодож байгаа гэсэн юм шиг. Тэгээ тэрийг ингээд азан гэгээд ч юм уу яг яатсан чи нэг амар хөрөнгө оруулалт олцсон. За шинээр гарах K-драмаг төрсөн тэр одоо мэдээнүүд за Pakpogom IU2 хамтаргаар болсон. Тэгээ эхний зургууд бол цацагцсан. Тэгээ тэр нь ингээд IU-г бас ерөөсө харж байгаагүй түүхэн төрөх байсан. Тэр аюу сонирхолтой байсан. Зургийн ч гэсэн амар хөрхөмсөн. Тэгээд энэ IU гэхдээ угаасаа хамтран ажиллаж байгаа хүн тэгээ амар сайн найзууд болж чаддаг хүн шүү дээ. Тэгээд сая би тэгтээ IU-г яаж амжуулаад байна гэж бодсон. Чи гэхдээ аль дээр юу нэ? Энэ чи баг коронавиг үеэр зураг авсан хийсэн шүү. Тэгээд наад рам чинь наад хоёр гол дүрэн биш заа юу. Наад хоёр чинь нөгөө нэг энэ зүрхэн Чингис намар дээр ихэнд нэг хоёр бачка жоо насан тоглож шүү дээ. Энэ бол тиймэрхүү. Оо тийм үү. Тэгэд хамгийн гол нь энэ дээрээ хүртэл амар сайн зүйл болцсон. Сая World Tour-а хийж эхлүүлэхэд нь Pakpogom нэг тоглолтын дээр нь ирж бүр тайзан дээр хамт гарсан. Тэгэд би бол энэ дээр вау гэж бодож байгаа. Тэгэд ер нь бол гайхалтай нь Pakpogom IU2 чацуу 93 оны. Тэнгүүт нөгөө IU 13-таагаас их гараад ирсэн болохоор би ингээд Pakpogom ягаад ч автоматар дүү гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгээ Pakpogom ч юм бол аюу сүүлд гарч ирсэн болохоор тий 88-аар баг гарч ирсэн байна. Харин тий 88-аар л баг гарч ирсэн. Би өмнө нь угаасаа харж байгаагүй. Тэгэд IU Pakpogom хоёр ингээд тоглож байгаа нь бас аюу сонирхолтой байсан. За хоёр дахь нь бит хоёрт амар удаан дугаар ээг болохоор Ганшигийн жоохон насны гэж байна. Залуу насны хүн. Тэгэхээр яг тийм олон анги гарахгүй юм шиг байна. За тэгээд Pakpogom дээр за тийм Pakpogom дээр дахиад үргэлжлүүлэхэд CC-тэй бас хамтарсан байгаа. Dream High-ийн хоёр эмэгтэйтэй шууд хамтарчлаа шүү. Wonderland гэх киноных нь нээлт цаг болсон. Бүрэмжийн кино. Манайхан драм биш шүү тэр чинь кино шүү. Бүрэмжийн кино. Wushik Suzy Tangway ана. Тэгээ миний бодлоор энэ нөгөө нэг гинтийн бах үйл явдал нүрэнд энэ Love Actually маягийн тийм кино уулзахгүй тийм. Би нөгөө нэг Suzy-д ч дуртай биш, Pakpogom-д ч дуртай биш. Тэгээд нөгөө Chao шиг Tangway хоёрт бүр үнэхээр дуртай. Тэгээд хүмүүс ингээд бас гайхаж магадгүй би ингээд бараг 10 хүрээгүй байхдаа Tangway-тэй анх танилцчихсан байхгүй юу? Тухайд одоо SB-ийн телевиз байт юм уу? SB-ийн одоо байхгүй бай. SB-ийн ингээд нөгөө нэг жоохон бахад гардаг байж хахад нэг тийм сургаггүй хятад кино гарч ирсэн. Тэгээд тэнд ингээд Tangway бүр туслах дур заяа. Тэгээд Tangway ч одоогоороо буддгүй хүн штэ. Тэгээд залуудаа бүр буддуу тийм нэг жоохон хмахтай тэгээд ингээд ямар ч буддаггүй. Үсээ зүгээр л тийм ирээ халчураар зүгээр ингээд зангидаа бооцсон нэг тэгээд ингээд нэг нөхөртөө зодолдог дүр тоглодог байхгүй юу? Тэг би ингээд тийм байхад жоохон байхдаа Tangway тэндээс ингээд хараа ямар гоё юм хтэй гэж бодоод тэрнээс хойш ер нь нөгөө пинтүмтэй олоод нэг кино нөгөө нэг юм хулгай сайт мартаар үздэг болохдоо би Tangway-ийн кинонуудыг амар одоо нөгөө нэг Занзи Tangway интер гэдэг нэг юм юу бааш. За Занзи болол угаасаа ингээд угаасаа юм гүнж төрхтэй бүр ингээд угаасаа элегант элит төрхтэй угаасаа л юм нэг тийм цаанаа нэг юм гоё юм шиг таахгүй юу. Занзигийн би үнэхээр амар фэн. Тэгээд Tangway болохоор нөгөө one of us байхгүй юу. Ингээд айгуу тийм бидний нэг те ингээд
энгийн хүний төрхөөр яаж ийм энгийн амьдралаар ийм супер од байд юм бэ гэдгийг ингэж харуулдаг. Тэгээ би ерөнхийдөө бол яг энэ Wonderland-аас ер нь бол Suzy Pakbogomоос илүү ингэж чав шиг Тангуй хоёр дээр үнэхээр ингэж нүд тусаж удаа шүүрс алдаж байгаа. Тэгээ энэ Тангуй чав шиг хоёр бол ингэж нэг кино тоглож байгаа гэдэг нь бол надад үнэхээр их таалагдж байгаа. Тэгээд энэ кино одоо удахгүй нээлттэй авах. Би тэгтээ үзнэ гэж бодохгүй. 6 сарын 5-наас гинэ. За би ер нь бол яг үзнэ гэж бодохгүй. Зүгээр юу гэсэн үг ярьж байгаа үзнэ гэж бод. Тийм би нэг хулгайн кино сайт майтаар орохоор л үзэх бах та. Яана өөртөө контент хийдэг хүн гэж хулгай юм үзэж байгаадаа бол гимшиж जैन. Гэхдээ нөгөө Wonderland хэрэг Netflix руу орох юм бол Netflix-ээс үзнэ. Netflix-д орохгүй байгаа юм бол дагаанаас үзүүдэд тэгэл ямар ч гэсэн театр метрт бол зорж үзэх кино гэж юусоо бодохгүй байна. Тийм. Театр секторт гарахгүй хаа. Тэгээ мэдгүй сүүлд ихтэй амар солонгос кино гараад байгаа шүү дээ. Тийм тэгээд Suzy угаасаа би нөгөө нэг царайлгаараа авч яддаг болохоос биш Suzy-г би сайн жүжиглдэг ч гэж боддгоо, сайн зохиол харж чаддаг ч гэж боддоггүй. Одоо нөгөө өөрийн гисэн кинонд нэг тэгээд нөгөө хөөрхнөрөө тоглоол явж идэг хүн гэж би бодоод идэм аа. Уучлаарай. Үнээр уучлаарай. Амар фэнтэ үнийг. Гэтэ яг л яалчгүй ингээд надад болохоор ингээд нэг тийм царайн чухал биш байхгүй. Үнээр чадвар нь ухаалаг байдал гэдэг нь өөрөө нэг тэр сайн зохиол харж чадчих нөө зөв талдаа зөв цаг үедээ гарч ирж чадчих нөө энэ төр гэдэг те. Suzy-г бол үнэхээр яг тэр одоо донжин царайн л авч яваад итгэл та. Ялцчихгүй. Тэгээд Pakbogom Suzy хоёрын одоо энэ хамтрал нь бас ингээд хүмүүст амар тийм ньютэй байсан юм. Өөртөө нэг ямар аварт үлээ нэг аварт чинь баг 3 4 жил дараалаад хоёулаа. Биксаныг баг миний мэдгээр жил болгох юм тийм шүү дээ. Биксаныг жил болгох юм дээр гарч ирдэ шүү. Яг өмнөдөө хинч хөтлөж чаддгүй. Гэтэ ингээд хөөрхнөрөө ингээд хоёулаа хөтлөж игээд идэг. Тэр хоёрыг яг ямар үүрэгтэй хөтлөгчд гэдгийг ерөөсөө ойлгохгүй. Яг ингээд нөгөө чадахгүй. Тэгээд яг хоёулаа чаддгүй хөтлөж. Тэгээд ийм хөөрхөн царай л хэрэгтэй гэдэг шүү. Тэгээд хөдлөж чадахгүй ч гэсэн хэвээр хаа очиж итгэвтэй дээ хэвээр баг цаг болгон хувцас солино даа гэдэг. Суzy-аар 3 пал хийсэн да. Яа чадахгүй ч гэсэн сэтгэл сайн. Палаж бол сайн солино. Зүг бол сайн мөртөлнө. Тэгээд тэрнээс нь болоод энэ кино бас айгу энэ хоёрын хамтрал айгу хүсэмжит байдаг. Би тэгээд тэр хоёрыг ингээм хамт хөтлөөр нь хардаг байхгүй. Манай нэг гигэ музаа шиг юм байна гэж. Нөгөө гигэ музаг ингээд нэг жил аль жил хэлээд нөгөө номинат алганы энэ хоёр жүжигчин гарч ирээ. Тэгэнгүүт нөгөө нэг нь арилаа бол нөгөөх нь яагаал нэг хоньороо нийлц юм шиг юм болж ирсэн байхгүй. Надаа яг Suzy Pakbogom хоёрын тэр хөтөлтөнд надаа яг тийг санагдаад идэв. Тэгээ ер нь бол миний дуртай дургуун хэмжүүр бол яг үнхээр нөгөө жоохон чадвар дээр цөөрөлдөг болохоор уучлаарай намайг. Тэгээ миний одоо милми миний нүд ч гэсэн нөгөө нэг сайн жүжилдэг нэг муу жүжилдэг гэж бас хараад байдаг гэж магадгүй. Тэгээд энэ болохоор зөвхөн миний бодол. Тэгээд энэ подкаст маань бас өргөн дэлгэцэн өргөн одоо хүрээний юм биш болохоор тэгээд бити амир токсик орой зөвхөн хүний л энэ бодол гэдгийг бас хүлээд авчаарай. За дараагийнх нь болохоор Squid Game season 2-ын зургууд зарцагдсан байгаа. Зарим зургууд гоё л шүү дээ. Амар хүлээсээ. Squid Game season 2 гэснээс одоо 5 сарын 17-наас HBO гэдэг Netflix дээр яг ерөнхийдөө Squid Game маягийн заяа. Яг 8 хүн одоо жишээлбэл энэ Rio Shinol одоо дөрөвд нь Rio Shinol Chong хий. Миний дуртай жүжигчний энэ нөгөө юу штэ. Энэ Park Jo-min гэдэг энэ Park Jo-min би энэ дэс аюу дуртай. Аюу гэснээ энэ ингээд 8 хүн нэг газар яг Squid Game шиг нэг газар орохын гэсэн заяа. Гэснээ тэнцээ 100 өдөр 8-уулаа хамт одоо байж чадах юм бол хүн болгоно 44 тэр бомбоо ингээд авна гэж аахгүй юу. Гэтэ одоо тэр хүмүүс ингээ амьдрахад усмаас ингээ ямар нэгэн зүйлс ингээ амьдрах хэрэгтэй шүү дээ. Хоолмол тэр болгоно нь яг бодит амьдрал дээр хүнээс 1000 дахин үнэтэй. Йоо. Тэгснээ энэ хэд чичнээн төгрөг гэрнэлээ. За яг нийтдээ хичнээн төгрөг байхгүй юм байгааг мэдгүй. Ньютэж тэр хэд одоо тэнд байгаа процесс нь 1000 дахин одоо үнэтэй тийм болохоор ингээд юу худалдаж авах вэ яах вэ гэж 8 хамтын шийдвэр гаргах. Энэ бүр амар зүүн драм юм шиг байна. Тэгээ regional-ийн бас орж ирж байгаа айгүй 5 бүтээл юм байна да. Одоо regional-ийн тоглож байгаа баг хизээнээс regional кино одоо олон анги тоглох юм бэ. Сүүлийн тоглосон нэг кино айгүй бүтлгүүцсэн юм байна. Lost гэдэг яг энэ
Lost нь айгуу тийм ниш драма байсан байхгүй юу? Үтсэн хүмүүс айгуу цөөх. Гэтэ ер нь бол үтсэн хүмүүс айгуу амсдаг. Гэтэ айгуу цөөхөн үтсэн. Тэгээд бараг Reply 88-аас шутлаа хэлээгүүнд хамгийн том баярлах том бүтээл юм. Тэгээ би энэ дээр бол амар хэлээ л даа. Тэгээ 5 сарын 17 гэдэг чинь энэ лооны 5 дахь өдрөөс нэлээ хийн. Netflix тэр шууд 8 тэр дараа цацагд нэг хэрэн баг би чи хэлээ би хаа. Тэгээд энэ надаас амар сонирхолтой. Тэгээд айгуу тийм итгэж болохоор үжигчтэй гэх юм уу? Тийм байна. Би бол Johnson Mind бол угаасаа амар итгэдэг. Johnson Mind бол ерөөсөө драма тоглолтоггүй. Гэтэ бүтэн одоо нөгөө тэр бүрийн хэмжээний кинонууд дээр бас амар голлох төр тоглолтгүйрний цаанаа нэг юм анги үт юм аа. Айгуу гоё. Тэгэхээр энэ бас нэлээд бүлэлтэй байгаа. Тийм Squid Game чи заах үлээ. 11 сард гэдэг байна шүү дээ. Тэр өвчнөл гэнэ. Top Man ерөөсөө нөгөө нэг зургууд дээр гарч ирэхгүй байгаа даа. Би Top-ыг яг нөгөө ямар гар ороол гарна гэдэг шүү. Мантаа тэр нэг гар ороод ороол гарна гэдэг шиг юм бол тэгж л бодчихно. Харин тийм ээ. Би бол айгүй найдвар тавиад байсан чинь хин бүтээтэйгээ хэлсэн чи одоо тэгээд бас нэрэж тийм болов гэж одоо угаасаа нэг юм 4-5 үетэй тэгээд нөгөө айгүй олон хүн дундаа халагддаг болоо тэр олон хүн болгоныг зүгээр масс жүжигчдэр хална гэж байхгүй ингээд сайн жүжигчдтэй ялна тэгэхээр чи яг тэрний л нэг л болчихлоо л даа. Тэгээ саяны манай King of Tears Glory-гийн залууч одоо бас энэ тоглож байгаа шүү дээ. Дахиад модуртай тоглох байх тий. Одоо тэгээ дахиад модур тогломоор байна л. Манай хүн яг энэ дүрээр явчлаа шүү тий. Харин тэр одоо тэгээ гараад ирлээ. Тийм ядагч байсан гараад ирлээ. Squid Game ярьсан яг Squid Game 1-ээс 2-ын хооронд үе хаажаа бүр. Амар одоллоо. Яа. Хамгийн одоо өгөөчтэй байсан хүмүүс нэг нь бол яаж юм бэ? Squid Game өгөөчтэй байсан хүмүүсийн нэг яачгүй яаж байгаа. Тэгээд одоо бас шинэ драм нэлтэж байгаа шүү дээ. Тий. Аха. Тэг бас амар гоё байгаа. Хоёлаа Instagram дээр бас стори хийсэн байгаа. Тэгээ тэр эмэгтэйг нөгөө Ким Самсунаараа харж ирсэн чи би яаж вэ? Яг жинхнээсээ жоохон бахта тэр их ч үздэгсэн байхгүй юу? Тэгсэн чи би ингээд 2 хүүхэдтэй 30 настай эмэгтэйсэн чинь энэ нэгш баг надаас жоохон харагдаад байгаа. Шодлоос хаана байна? Тэгснэ би хажуунтай чинь хэдэн оны хэлээ. Би хажуунтай шууд 91 гинэ. Харин тий баг 11 насны зүрхтэй. Харин тий ёо 11 насны зүрхтэй гиснээс сая би Pixar үзэж байгаа нөгөө Сан Хэгёгийн нөгөө 2x нь байсан Ибин Хён тэгээд нөгөө нэг Сон Жонгийн хоёроос шүү дээ. Тэгээд ер нь бодоодсэн чи Ибин Хён Сон Жонгийн хоёр чинь насны аягүй зөрүүтэй ингээ ойлгомжтой шүү дээ. Тэгээд би нөгөө 2004 оны үед угаасаа Сон Хэгё Ибин Хён хоёрыг ирсэн. Тэгээд хитэн насны зөрүүтэй энэ хоёрыг харч 11 насны зөрүүтэй юм л шүү дээ. Ёо тий Ибин тэг ингээ бодсон байхгүй ингээ Ибихний хоорондтэй жоохон хөшин царайтай яг өөртөө чацуу хүмүүс хамаагээд ирсэн бол юу болох байсан болоо гэж бодож байгаа. Тэгээ яалтчгүй л ингээд нөгөө хүний гаднах төрөх гэдэг зүйл бол бас амар чухал юм байна гэдгийг харсан. Би бүр амар гайхсан. Ким Коёны ч үерхдэг нөгөө ахчаа өөрөөс нь 17 ах шүү дээ. Тий. Аюу бас ч бас айгүй анхны үерхэл амар хөшөөнтэй үерхчихсэн шүү дээ. Тэгээд хамгийн гол нь Сан Гэбийн хоёрыг би тийм нөгөө нэг аюу чацсан юм шиг харагддаг. Үгүй шүү дээ. Ерөөс чацсан юм шиг харагддаг. 2003 онд бол нэг чацсан юм шиг харагддаг. За мэдгүй. За би бол оол энэ дээр бол яалтчгүй чацсан юм шиг л хардаг байсан. Тэгээд одоо яг яалтчгүй гаднах төрөх гэдэг зүйл бол ингэж нөгөө хосуудын хоорондох тэр нэг юм энийг хүртэх хэрэггүй гэдэг тэр шалгуурын аюу чухал хэсэг юм байна гэж бодсон. Сая гэж аюу жоохон дагаад ирсэн байхгүй юу? Тийм. Энэ All In тэр 21-22 хавцаал байсан баг. Тий 22 нөгөө Ибийн хожны 31-32 та залууч угаасаа ингээ гоё харагдсан шүү дээ тий. Тэгээ нөгөө сонирхолтой шал хэрэггүй гуглдаж цухандаа нэг Ибийн Хён Сан Хэгё хоёр бол 11 насны зэрэгтэй Хёнбийн болохоор Сан Хэгёгоос нэг дүү юм билээ. Тэгээд Сон Жонгийн болохоор 4 дүү гэдэг лөө. Тэгээ Сон Жонгийн чи баг Ибийн Хёнээс 15 дүү гэсэн. Харин байвал хаач юм. Харин тий ингээд үерхсэн ирчүүд ингээд тасралтгүй нас буурч явсан мөн сте. За дараагийн гейм дээр тусаагүй Пак Гён орж ирж байгаа. Тийм Кан Хан бол орж ирж байгаа. Би Кан Ханаас би бол Кан Ханаастай хизээч байж дээ. Наа Пакёныг бид хоёр ч ингээд баян хамтаж баян ярьдаг болохоор зарим нэг юмнууд дээр уусчдаг байхгүй юу одоо ингээд
яг эрс байх юм дээр байна. Гэхдээ ингээд нэг нэгэндээ нэг юм өмөрөөд ахаараа тэрэнд нь бол уусдаг. Тэгээд би Пакуяныг бол нэг тийм ширэгмэл царайтай царамуутай эмхтэй гэж боддог байсан ч одоо бүтэг хажууд байсараад гоё охин гэж боддог болоод байгаа баг. Тэгээд Пакуян сүүлээд миний аягүй тултаарч байгаа жүжигчин Пакуян гэхдээ тэр чаантай шал димээ авдаг киног нь бол үзээгүй. Тэр харах сарын угаасаа би үзэлээ миний үнэлэмж борч байгаа юм шиг. Харин тэр Пакуяны одоо нэг карьераа маш гоё авч явж ийсэн. Одоо бодвол ингээ нөгөө боонсог тэгээд нөгөө намжихог энэ төр шиг өөрийнх нь карьерийг нэг вайрал болгох ромком л гэж харсан байх та зайлуул одоо тэгээд би бол тэр чаануудтай тоглосон юуг нь бол шал дэмээ юм хийж явах юм л гэж бодсон. Хайр юм гэж бодсон. Тэр өстө хайр юм байсан. Тэр чинь яг мөрийг тавьж байгаа юм шиг юм шүү. Харин тийм ээ. Яг явах юм мэдхгүй дээ. Явбал үнээр лаг явна. Явбал тэгэл явахгүй. Шал дэмий юм болоод дуусна. Одоо нөгөө хүчрхэг эмэгтэй дуу бонсоны гэхэд цохиолыг нуушаад за болио гэж бодвол бас бодхоош тэгэхэд амар баярлал явцсан. Бас Пакуян бас тэгж боцож иж магадгүй л дээ. Одоо аз таарсангүй ядж яхтан чаа юм ч одоо би одоо чаа нэг и ханы шиг л боддоо шүү дээ. Ингээд царайлгаар л жүжиглсэн болдог. Тэгээд нэг юм жүжиглээд яваад идэг. Яа, тэгээ сая ярьсан и хажууны шинэ драм Midnight Romance энэ Hagwon гэдэг драм 5 сарын 11-ээс өнөөлтөй хийсэн мөн. Хийсэн. За. Хис өдөр нь хоёлаа Instagram дээр стори оруулсан. За 6 сарын 30 хүртэл гарах юм байна. 16 гэдэг. Тэгээд энийг яана үзчих чадах юм болов яах. Үгүй би л авч. Тэгээд их жаргал жоохон хөгш юм даа. Яана уучлаарай. Дээш 81 оных юм биш 43 настай. 43-тай 80 хэдэн 81 он. Яг 20 насны зүрх юм уу? Үгүй яа. 10 насны зүрх юм уу? Яа. Яа би сая хэрэг гэж. За дараагийнх нь болохоор Hospital Playlist-ийн Resident Life тухай бас нээлттэй хийн. Хэдэн нээлттэй вэ? Мэдгүй. Тэгээд эхний зургууд нь ингээд уусаа цацагдаад эхэлсэн. Би яг Hospital Playlist шиг хайрлах байхаа л гэж бодсон. Гэтэ үгүй хаа. Reply хэмжээнд л шүү дээ. Тийм. Гэтэ уусаа шиваноо найруулагч явах үстэй. Үгүй шүү дээ, найруулагч юм зүгээр. Оо. Найруулагч зөвхөн тэр үү. За тэгвэл би яг Hospital Playlist шиг хайрлахгүй хаа. Би бол шиваноо найруулагч үнэхээр фэн. Тэгээ нөгөө reply-ууд байна. Тэгээ би сүүлд Prison Playbook үзсэн. Үнэхээр гоёсон. Тэгээд Jung Hae-ийн чинь тэр мөрөгч ирсэн билээ шүү дээ. Шиваноо юу жоо хоёр original creator буюу одоо юу ч гэмээр. Одоо нөгөө зохиогч ирэх эзэмшдэг гэдэг хүмүүсээр орж ирж байгаа болохоос ш яг одоо зохиолч найруулагч хоёр байна. Жохоо ихтгэл буурч ин тэгэхээр ихний хитэ ингээл үзэж үзээд болохгүй л тэг болох байна. Тэгээд ер нь бол найруулагч нь бас цааш нь. Тэгэхээр бас яг нэг юу шиг юм болох юм байна л да. Нөгөө Harry Potter-ийн 8 дугаар анги гэдэг штэ Cursed Child. Яг 8 дугаар ангийнхээс илүү зөв спин-офф юм. Тийм тэгээд тэрийг ингээд нөгөө юу яасан штэ J.K. Rowling зөв эрхийн нөгөөд нэг өөр хүнд бичүүлсэн штэ тэгээд нөгөө өмнөх 7-гийнхоо уран зохиолын югаарч биш бүр нөгөө жүжигийн юу хэлбэрээр хийлгээд бүр алаа хийсэн штэ. Би өстө хайраа юм гэж боддог юм тэр Cursed Child-ийг амар юм болол урсан чам. Шил тэнэг өс тэгээд тэрэн шиг л юм болох магадлал аюу өндөртэй л байна. Бол одоо хүртэл бас өдрөнд тодорхойгүй байгаа. Тэгэл сонирхолтой. Фейлдэх бас магадлал өндөртэй байна. Юуны Hospital Playlist-ийн бас ахиж нэгдсэн саяны түрүү өгийн сард зургуулаа найруулагчтайгаа зургуулаа сууж хоол идээд тэгээд дараагийн нөгөө тавж байгаа тийм 3 дугаар бүлгийн талаар уусаа нөгөө тав бол маш нээлттэй илэрхийлдэг 3 дугаар бүлийг хиймээр байна гэдгийг найруулагчтай тэгээд найруулагч болохоор зохиолчтойгоо яригээд халгаадаггүй. Тэгээд одоо юу болох юм уу мэд ямар ч тач тэр зураг ер нь байн ойрхон уулздаг нь ямар нэг юм гарна гэсэн хүлээлтийг бол угаасаа одоо үзэгчдэд бол заавал өгөөд идэг. Тийм байгаа. Тэгээ энэ хооронд бол Жо Жун Сук бол нөгөө нэг явдгуу жүжигчсэн шин Сегиоло тэрнтэй бас нэг драм тоглосон. Энэ үнэ явдгуу шин Сегиоло. Энэ ганц дайжгын тааза тий ганц дайжгын тааза топд тоглосон. Топ тааза гол дүр юм хтэй. Тэгээ энэ бол үнэхээр бас үнэхээр фейлж ичтэй. Ингээд царай байгаа явдгуу гэдгийг. Сүүл бас нэг Facebook дээр нэг
пэйж царай байгаад явдггүй эмэгтэй жүжигчтэй ч гэсэн бол гэсэн чинь наадад болж айг олон хүмүүс төрөлцсөн. Харин үнэхээр явдггүй. Йоо би нэг намж хэрэгтэй тоолсон улсын хааны зүвтөсгүй л ёо. Тэр нэг бүр үнэхээр дурсамжнаас хасахыг хүсмээ. Би тэр кинонд штэ тийм үнэхээр ингээ амьдралынхаа 16 цагийг зацуулсан да үнэхээр харамсаж явдаг. Тэгээ ялангуяа энэ шин сегний жүжиглэлтийг бол үнэхээр ёо гэж боддог. Жиг гараад дууссан юм биш. Дууссан. Тэр айгүй ал юм яриаг. Тэгээ Жожон Зүг бүр энэний дараа одоо нэг эмэгтэй дүр тоглоод байгаа штэ. Бүр эмэгтэй болдог дүр тоглож байгаа. Жожон Зүг эмэгтэй болж тоглож байгаа. Тэр кинонд бас явахгүй л ах шиг байна. Гэтэ үнэхээр юм явдаг жүжигчүүний карьерт тоглосон болгоно явдаг тийм азтай жүжигчин байна гэдэг бол айгүй хэцүү. Тэгээ Жожон Зүг бол үнэхээр сайн бол биш. Тэгээд Ким Хэсон. Окей, Ким Сохён ёо. Ким Сохён ёо. Би бүр сая бодлоос ирсэн юм. Би бас хэлний дараа зөв хэлчихв буруу хэлчихв би нэрээ. Ким Сохён тэгээд Пак Шинхэ Пак Хёншиг хоёрын шин дараа гараад уунд энэ хоёр бол амар их промошн хийсэн авчиг. Би бараг 3-4 анги үзсэн шүү дээ. Тий. Бүр яг нэг энэ хоёрын яваасаа гэж бодсон хэмжээнд бол очоогүй. Энэ хоёр бол үнэхээр яваасаа гэж бодож тий. Яваасаа гэж бодож айгүй их промошнд орсон. Тэр хэмжээнд үнэхээр хүрээгүй. Тий. Мухал юм ярих чинь л да. Үнэхээр уучлаа. Гэтэ одоо энэ ромком байгаа шүү дээ. Тий. Пак Шинхэ ч ингээд ганц би бүсгэн дүр тоглож байгаа шүү дээ. Тий. Яалчгүй хүн ингээд хүүхд мөх төрүүлгээд гээд нам байчт юм байна. Ингээ бүний нүд чинь уулчт юм байна. Харин тийм ганц би тэр нэг бүсгүйнүүд тэгээд ингээ хүүхд төрүүлсэн гэр бүлтэй хүний хань ижил хүний нүд ялчгүй өөр юм шиг надад санагдсан. Гэтэ ер нь ингээд нөгөө К-драмагийн фэнүүд угаасаа токсик гэдгийг энүүгээр хэлтгэлтэй ингээд улаан цан хөвшөрсөн байхад энэ ингээд барыг надаас дүү болчих улам залуужаад байна улам юу байна саяг амар хөвшөрсөн Кимтихи амар хөвшөрсөн тэнгүүтээ сая Пак Шинхэ ч гэсэн энэ чинь бүр яг хിവэрээ нэг хээрсийн зурагтай тарьсан юмсан. За come on энэ бүр амар хөвшөрсөн байна шүү дээ. Энэ киноны Dr. Slump-ийн одоо промошн болгоод одоо сурчлага болгоо Ким Пак Шинхэг тийм өөрт нь тохирохоогүй одоо энэ чинь хүүхдээ ээж болсон хүний эхнэр болсон тий нэг одоо 30 хүрэх байгаа хүний одоо өөрийнхөө илэрхийлэмж нь арай өөр төвшнээ шүү дээ. Тийм энэ тийм дайрчаад нэг бүжиглүүлээд тэсний яг тэр бичлэгийг ингээд тасаж авснаа одоо хээрсийн твит яг ижилхэн байд. Биш яа биш нэрээс биш. Яагаад ингэж нэг юм улам залуужаад байна. Улам одоо хөөрхөн болчихж эн чинь барыг надаас дүү болчихж энэ тэр К-драма, К-драма, К-попын одоо фэнүүд бол бас токсик л доо. Гэтэ тэр арай худлаа одоо жанараа ингээ улаан цаг хөвгшөрсөн заяа. Гэсэн чинь улмал залуужаад байх юм. Яагаад ингэж. Яг энэ драм үнэл байл. Энэ драмаар надаа Пакин шиг бол бүх юмсаа яг одоо яг тэр драмны нөхцөлд өөргөө чадах хэмжээ бүх юмаа зориулсан. Тэгээ надаа Пак Шинхэгийн дүрийн оронд өөр залууж үжигч юм байсан байна. Тий арай жоохон эсвэл одоогоор ганц биеэрээ байгаа ч юм. Баггүй юм ч юм уу тий. Тий. За яг тийм жүжигч орж Пак Шинхэ яг аюу алдартай гэдэг утгаараа тэгэл яг зөвшөөрсөн энэ төсөл дээр зөвшөөрсөн гэдэг утгаараа шууд оруулаад ирсэн байж магадгүй. Би яг яаж орж ирснийг сайн мэдэхгүй л байна. Гэтэ энэ хоёрын хамтрал бүр үнээр биш байсан. Энэ хоёрын хамтрал ингээд энэ гол төрийн хоёрын донд ингээд ямар ч энэ хоёрын харилцаанд итгэл төрөхгүй байгаа болохоор тэгээд тэр чигтэй кино ингээд нураад очиж байгаа хгүй. Тэгээд зохиолч бас тийм сайн болох юм биш. Тэгээ дээрээс нь хамгийн гол нь ингээд Пак Шинхэ Херс дээр энэ хоёрын төвшин бүр шал одоо ондоо байсан. Яг Пак Юн шиг гүйцэж ирж байгаа нэг баграхууштай юм шиг боловч үзэж байгаа Пак Шинхэ арай л чулуу байхгүй юу? Одоо яг тань анги байдаг шүү дээ тийм нэг юм одоо бүтээсэн одоо нэр хүнд юм уу ингээд тэгээ дээрээс нь Пак Шинхэ чинь төр хүртлээ ингээд акшн 2-3 кино тоглоод нөгөө юугаа ингээ айгүй өөр болгоцсон тийм байхад ингээд хамгийн сүүлд happiness дуу буусан дээр тоглосон хүнтэй ингээд нэг юм хос болгочоор ерөн жоохон нэг юм мэдгүй надад жоохон амар зөрүү гэп үсэд байсан юм аа. Яг яг ийм ромком бол надад нэг Пак Шинхэ тогломооргүй санагдсан. Арай өөр төслүүд дээр одоо орж ирмээр санагдсан. Одоо яг нэг төрхийнхөө өмнө орсон нэг 2 акшн төслөөсөн шүү дээ тий. Арай нэг тийм уран бүтээл рүү орох. Дээрээс нь одоо жишээлбэл драм ромком байсан гэсэндээ юм нэг ганц бие эмэгтэй биш.
Ямар ч юм юу тааж ерөөсөө энэ кинонд би таас эмэгтэйгийн дүртэл илүү тогломоор байгаа. Ерөөсөө болоогүй. Тий. Зүгээр ингээд юуны их сургууль төгсөөд ажлын байран дээр дөнгөж харангуйтаа нөгөө нэг юм сэтгэл готролд ордог дүр биш хгүй да. Энэ одоо жоохон би таасан тий юм тийм жоохон хүчтэй ч гэдэг юм да. Хүчтэй биш байлаа гэхэд ийм хараад бус эмэгтэйн дүрдтэй нэг юм дарга загналаа гэдэг нэг сэтгэл готролд ороод байдаггүй тийм дүр тоглох хэрэгтэй байхгүй да. Одоо нэг тийм юу нь бол. За дараа нь Chicken Nuggets бас нэлээд яасан. Одоо би ямар кино үзсэн бэ? Chicken Nuggets үзсэн юм уу? Хүсчихсэн шүү. Ятар үзсэн шүү дээ. Хүүхэн байсан. Угаасаа нөгөө Chicken Nuggets нөгөө нэг энэ ихтэйсэн л би болж үзсэн. Тэр ингээ анхны зургууд амар өнгөлөг бүр. Анхны угаасаа ер нь бол миний санджаагаар 88-аас хойш анхны одоо олон англи киноны одоо төсөл. Би хахад угаасаа үнэхээр дуртай. Тэгээ угаасаа нөгөө юу яцсан шүү дээ. Нөгөө хин хүртэл ороод ирсэн юм шүү дээ. Оо нөгөө Squid Game яг гоо. Тэр яг нэг жоохон камера байдлаар орчихсон. Харин тийм. Тэр жүжиглж чадахгүй лээ. Тийм үрд. Чадахгүй л хамгийн аль. Яг манай гол хоёр дүрийн хамтрал амар гүнсэн. Харин тийм. Ким Яжун чи энэ дээр амар гол дүр шиг орж ирсэн. Ерөөсөө зүгээр камера орж ирдгүү. Зүгээр камера дээр. Камера л шүү. Ерөөсөө энэ хоёрын тэнэгдэлтэй. Яг сүүлийн хоёр анги бол жоохон итерхий юм чих юмэрээ. Драматик болох юм лээ. Яг нэг ихний анги бол үнэхээр тэнэг. Юу ч бодохгүй нэгээр. Тэгээд яг би баг трейлер ч үзег байхаа. Угаасаа трейлер нь үзсэн ч юм байхгүй заа би нэг. Тийм. Одоо ингээд тэгэл надад толгож явуулах ч тийм яах юм бол гээд амар инээдээ надад бүр амар инээдээ байсан. Амар хүмүүс тэгээд тэгээд нэг сайн муу гэж юусоо дүүнийг ямар ч арга байхгүй. Ямар ч шүүлтэр хүүгээр үзэх юм уу. Үнэхээр хөгжилтэй байсан. Миний бодлоор л ерөөсөө сүүлийн хэдэн жил гараагүй одоо K-drama-гийн түүхэнд гараагүй өнгөлөг киноос амар экстрим өнгөлөг. Айгу өвөрмөц зохиол байсан гэх юм уу? Одоо энэ мэдгүй вебтунаас сэтгүүлсэн сайн мэдгүй л юм л да. Гэтэ ер нь бол ерөөс төсөөлөг мөргөө зохиол гэсэн. Би бас яг тийж бодсон. Би бас яг үзээгүй. Гэтэ ерөөдөө нөгөө бүх юмнуудыг ингээ хараад нөгөө яг сууж нэг цагийг зарцуулаагүй л бас ерөөдөө л айгу хамт яваад байсан. Ахын жүжиглэлт бас бүр амар өөргөө байсан. Аавын дүр ч гэсэн амар өрсөн. Ахвал ерөөсөө одоо мувинг дээр энэ дээр ингээ харахад бол аавын дүрүүдийг бол яам бүх төрлөөр бацах юм билий. Арай л амарсан. За дараагийнх нь болохоор Moon Lovers-ийн 2-д нь гарнаа гэхэд байгаа. Тэр уг нь ингээд дуусчихвол зүгээр. Тэгээд дахиж угс гарахгүй. Хамгийн гол нь нөгөө нэг одоо бараг 7-8 жилийн дараа 16 онд цэцэн гэнэ гэдэг чинь юу тийм ээ шүү дээ. 7-8 жилийн дараа нөгөө нэг ааюуг уйлдаг хэсэгт нөгөө халчуур өгдөг зургийг нийж үнгийн халчуур өгдөг зургийг дэлгэсэн. Тэр бол бүр үнэхээр бүр надад үнэхээр бэлэг байсан. Амар гойсан. Тэгээ Moon Lovers гарахгүй бол мэдгүй байна. Гиснээс Suzy чинь Kim Woo-бинтэй бас ахаад тоглоод байгаа шүү дээ. Тэгээ Woo-би ахаад юу яатсан байсан? Үсээ ургуулсан байсан. Яа, би Woo-биний үсээ ургуулдаг үнэхээр дуртай. Би Woo-биний уртсан үнэхээр Woo-би Joseon хоёрын уртсан үнэхээр дуртай. Тэгээ Suzy-тэй бас ингээд дахин хамтарч илээ. Гэхдээ би Woo-бинийг яа Suzy-тэй хамтарсан гэж бодсон. Өөрөө шийдэхгүй шүү дээ. Харин тийм л дээ. Арай жоох өөр юмд үтсэн бол өөр юмд жоохон сорьсон бол гэж бол жоохон харамссан. Тэр бол жоохон тийм байсан. За Хангаин бас ирж исэн. Хангаин одоо хичнээн жилийн дараа чи Moo Embrace-тэй сан дээр Kim So Hyun-тэй тоглосноос хойш юу тоглоагүй хаа. Тэгээд вирус санахгүй. Тийм. Хангаин нэг кинон тоглож илээ. Тэгээд тэр нь болохоор одоо нөгөө хиний Reply 1988-ын Боротой, тэгээд Рамирантай тоглож исэн. Тэгээ зүйл нөгөөх нь болохоор нөгөө нэг зүйл нөгөө 9 сүлтийн домог момгчлөө нэг тэр домогтэй нэг кинонд тоглож исэн юм байсан. За Пакхэн шиг биш Чоо шиг Пакбоё хоёр маань хамт тоглож байгаа. Тэр бол үнэхээр ёо ромком үстэй. Ёо. Тэдэш тэ зохиолч нь Our Beloved Summer зохиолч. Ёо. Би сайн баярлалаа. Ер нь бол ингээд юу яаж байгаа юм. Сүүлийн хагас жилд бол ингээд миний харсан мэдээ нь яг ингээд миний крашууд ингээ яг захиалсан юм шиг бүр ингээ хоорондоо нэгдэж тоглоод байгаа бүртгэлжингийн крашууд захиалсан юм шиг хоорондоо шуудан дэсэн үхрийн эмэрмэт дандаа муу мэдээ сонсож байгаа. Тэгээд он гарсаар бол яг бүртэн крашийн амьдралд одоо яагаад боо хүнсөд ийм амар одоо обсесд болоод байгаа юм бас ойлгочлоо. Яг өмнөх крашууд нь бүтэлтэй байсан байхгүй.
Манай ревижн бол яг тий. Кино нээлт хийх гээл штэ. Тэгээд бүтэлтэй ерөөсөө байх болохоор шинэ цаа чинь яг ингээд нөгөө хамгаалах систем ажиллаад боомсогт ингэж амар хайр залууд байгаа гэж магадгүй. Миний крашууд бүгд ингээ амжилттай мөртлөө дандаа хоорондоо шин хүнтэй ш. Дандаа ингээ хоорондоо ингээ хамтарч ирсээр хар би ерөөсөө тийм биш яг. Тэгээд би ерөөсөө боомсог гэж ерөөсөө харахгүй байгаа юм байна. Тэгээд бүртээ бол бараг намайг чи яа чиний тэр том сэтгэл зүрхэнд чинь манай сунжиг багтаах цай алгуу малгуу яа хэсэс юм ярьж байгаа юм. Харин тэгээд энэний ингээд нөгөө чоо шиг боёонтой ингээд тоглож байгаа кинонд нь саяны нөгөө нэг шимэгч гээд нөгөө нэг кинонд тоглосон юм ихтэй тоглож исэн. Тэгээд дипи дээр нөгөө нэг хүчирхийлэгч цагтаа хүчирхийлэгч одоо нөгөө найз охиноо зодоод тэгээд нөгөө нэг цэргээс оргодог залуус тоглож исэн. Би одоо дипи надад амар нөлөөлсөн юм шиг байгаа юм. Энэ залууг ингээд анх дипин дээр дүрийг гарч ирэх ямар царайлаг гоё залуу вэ гэж хараад тэгээд дүр нь амар хүчрхийлжсэн чи айцсан юм шиг байгаа юм. Тэгээд одоо харахаар жоо хайгаад тэгээд би ер нь жоохон тийм юм хараад айхтаа жоохон амархан штэ нөгөө лолита үзээд гүмэрч хүнээс айдаг гэж хангилжсэн штэ. Тэгээд бас миний дараагийн амар айдаг харахаар ингэж нөгөө нуруугаар ингэж хүүт тааж хорхоо гүйж байгаа юм шиг айлгадаг хүн бол Squid Game дээр нөгөө нэг юу яадаг ви хажуунд буудуулдаг нөгөө юу гэдэг штэ эргэтэн аймаалж агаад нөгөө нэг завруу оруулах гад юу буудуулдаг эргэтэн аймаалдаг хүн гэдэг байхгүй. Тэгээд би тэрнээс хараад жоох сэжиглээд гэх юм уу Squid Game-ийг үзэл тийс сэжиглэж байгаа юм уу? Тий, тэр амар муухай санагдаад. Тийм муухай гарт юм уу? Үгүй хүнийх нь хувьд тэр дүрмийнх нь ингээд харц марцсан яг сайн тоглосон гэсэн үг л дээ. Тэгээд тэр хүнийг хараад тэгээд дараа нь би нөгөө нэг тэр хүн Outlast дээр тоглодог байхгүй юу? Нөгөө нэг Madosokтой хамт нөгөө адилхан мөрдөгч юм аль. Тэгээд би тэр хүнийг Squid Game-д хаарснаа мэдгүй. Тэр хүнийг харсан чинь би ингээд жоох ингээ айгаад дисэн бохгүй юу ингээд Outlast үзэх гэхээр ингээд тэр хүний харахаар л ингээд дотор таг үүрхээ. Тэгээд би яагаад ингээд байгаа юм бол гэсэн чинь Squid Game-ийн тэн дээр харж исэн хүн. Тэгээд би нөгөө төрхөөр амар сандаг. Тэгээд би энэ хүн буудуулдаг дүр тоглолдог. Буудуулдаг дүртэй би ямар кино үзлээ бодоодсэн чинь Squid Game дээр тоглосон байж дараа тэгээд би айж. Тэгээд дараа нь Glory дээр нөгөө тэр одоо нөгөө гаж доотой багштай тоглолдог. Санагч байна. Glory дээр нөгөө юм заваа. Тэрийг санаал юм л та. Зөв Squid Game-ийн тэр дүрийг нь болоо ерөөс авах. Тэгээд би тэр Glory дээр ахиа гаж доотой дүр тоглосон юм. Хараад бүр ингээ хайгаад. Тэгээд би ерөөдөө бол нэг юм 2-3 сайдаг болсны нэг нь бол ялцчихгүй юм байсан. За дараагийнх нь болохоор ойрын үед Солонгос, Японы кино жүжигчдийн хамтарлууд амар нэмэгдэж байгаа. Тэр нь бүр ингээд надад бүр ингээд гайхалтай санагдаж байгаа. Одоо сая нөгөө нэг шимгчийн тэр юун дээр хамгийн сүүл дээр болохоор Масаки Суда орж ирсэн заяа. Масаки Суда яг нөгөө гар нь нөгөө шимгч болдог тэр дүрээр орж ирэх гэж байгаа гарлуу нь ингээд юу яагаад байсан. Тэгээ Масаки Судад би угаас амар дуртай. Тэгээд энэ дээр болохоор энэ Red Sleeve-ийн гол дүрийн нэмэгдээтэй болохоор энэ Kentaro Sakaguchi гэдэг Kentaro тоглож байгаа. Би бас Kentarод амар дуртай байхгүй юу? Тэр бүр ингээ гайхаад энэ чи Солонгос биш дээ. Kentaro энд юу хийж авч байгаа гэсэн чинь бүр ингээ Honjong Hyun энтертэй ингээд тоглож байгаа Red Sleeve-тэй. Тэгээд Masaki Sudаас орж ирж байсан. Тэгээд сүүлд болохоор хин байла. Бас нэг бүр айгүй алдартай Японы жүжигч Солонгосын кино урлагт орж ирж илээ. Тэгээд би бүр вау гэж бодсон. Зах зээлээ тэлдэг. Тийм зах зээлээ бол ингээ айгуу тэлж байгаа юм билээ. Тэгээ Масаки Судагийн хувьд болохоор Нана Комацутай суусан. Тэгээ Нанаг чи мэдэх бах тий. Үгүй. Нөгөө GD-ийн гэсэн. Тэгээ Нана гэтээ юу үстэй модель хүмүүс. Тийм модель. Гэтээ жүжигч юм баггүй. Тэгээ би бас Нанаг бол бас яг жүжигчнэр нь хүлээн зөвшөөрч чаддаггүй хэрэг Нана айгуу сайн жүжиглэв. Тэгээд мэдгүй анхнаасаа модельээр харсан болохоор нөгөө GD-ийн нэр холбогдсон эмэгтэйгээ харсан болохоор жүжигчнэр харж чадахгүйсэн үгүй яг жүжиглээ одоо сайн жүжиглэдэг. Гэхдээ Нана бол Масаки Судатай суусан. Тэгээ Масаки Суда энэ хоёр удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа. Тэгээд Масаки Суда яг ингээд эхнэрээ жирэмсэн байх үед одоо ингээд Солонгосын зах зээл дээр ингээд гарч ирж байгаа. Тэгээ би вау гэж бодож байгаа. Тийм нэг жүжигч нэ хаа яаж үтэй шүүн огөрөө тоглох гэж байгаа байхгүй юу? Яа хаа яаж үтэй тоглох гэж байгаа. Шүүн огөрөө болохоор нь штэ тий одоо залуу багтаа шүү. Японы үнэхээр хүсэмжит залуу байсан. Тэгээ нөгөө Cross Zero гэдэг мэдгүй хэрээнүүдийн Cross Zero гэдэг нөгөө ахлах сургуулийн зодоонтой киноны одоо баг оргил واخгүй юу Азийн. Тэгээд Cross Zero-гийн гол дүр
бас бүр мэдгүй зарим хүмүүс нь болохоор Японы F4-ийг жих үнэхгүй юу? Би чемпионс. Тэгээд шүүн агуритай тоглож байгаа шүүн агуритай хаан яж шүүн агуритай тоглож байгаа би бүр амар баяртай. Тэгээд шүүн агури Масаки Сада Кентаро Сагагучи 3 ингээд Солонгосын одоо энэ зах зээлд орж ирж байгаа би бүр үнэхээр баяртай. За Кента Ямасаки бол угаасаа Alice in Borderland дээр амар сайн гараад ирсэн. Тэгээд Нана бол угаасаа одоо ингээд угаасаа нөгөө GD-гээр амар алдартай болсон болохоор тэгээд нөгөө ихэнх хүмүүс мэдж байгаа. Тэгээд одоо би одоо тэр No More одоо ингээ high school drama girl болсон байна. Тэгээд миний одоо яг энэ оюутан байхад амар үздэг байсан энэ жүжигчд тахгүй юу? Нөгөө Японы одоо live action-уудаас тэгээд эднэр бол ингэж гарч ирсэн. Одоо Солонгосын зах зээл рүү орж иж чадсан амар баяртай. За дараагийн Тийштэй сигнал тийштэй яа энийг марцсан байж. Сигнал 8 жил нэ юм мөн лоо орсон. Мөн лоо орсон марццгаа. Тэр дууссан дэр кино чи. Угаасаа хоёрдугаар бүлэг гараад ерөөс алифтай юм гарахгүй хэцдүүд баталчаад тахад та нар яагаад хүлээгд байгаа юм бэ? Мөн лоо орсыг одоо Тайландаас их гээд байгаа штэ тий. Тэгээд би тэрийг Тайландыг бол үзэх байхаа. Үгүй найзуудаа ерөөс мөн лоо орс хоёрдугаар бүлэг гараад ямар ч амжилт олохгүй юу гарах юм тэрэндээ. Тийм ээ. Тэрний оронд сигнал 20 дугаар бүлэг гарч байна. Энийг ярьцаа. Тийм. Сигнал ер нь бол би сигналыг үзснээс хойш яг Солонгосын юм яг трейлер одоо нэг ангитай ч олон ангитай ч кинонд угаасаа нэг шуурт орсон. Яг энэ дах хамгийн том замыг маань жимиг маань сигнал тавьсан болохоор би сигнал ер нь миний кедра одоо хамгийн хайртай солонгос драмуудын хамгийн дээвэр чигсдэг. Тэгээд сигнал ашгүй ингэж нэг юм 8 жилийн дараа 2 дугаар бүлгээ гаргаад зарлаа. Тэгээд гэхдээ ер нь бол зохиолч маань яг өмнөх бүрэлдэхүүнээрээ гарах уу яг ямар хэлбэрээр яаж гарах тухайг бол ямарч мэдээлэл байгаа. Дутаач 2 дугаар бүлэг гарахаар болсон гэдэг тийм аль биесны мэдээлэл хүргэсэн. Сигнал бол ингээд айгүй олон хүнд ингээд солонгос кинод гэмт хэргийн одоо кинонуудыг одоо Memories of Murder, Old Boy энэ ингээд бүрийн хэмжээний киногон нэр бол чадна гэдгийг ингээд айгүй олон юмар илэрхийлсэн байсан. А сигнал бол бид нар драмагаар байсан ч чадна гэдгээ баг ингээд зарлан тунхагласан ийм одоо драм дээр би бол ерөөсөө гэмт хэрэгтэй юм үздэггүй хэрнээ сигналыг бодож үзсэн. Сигнал ингээд угаасаа бүх юмний мастерпистэй байж идэг болохоор яа энэ К-драма фэн яа ятрагатай ингээд үзсэн ч юм ингээд ороод уусаад ингээд би гэмт хэрэгтэй юм үзэж чадах юм байна гэж баг бодтол. Тэгээ сигнал нь гэмт хэрэгтэй кинонуудын арклуудын нэг. Тэгээд арклуудын нэгээс гадна маш олон кинонд одоо нөлөөсөн гэх юм уу? Гарч ирэхэд энэ маш олон кинонууд энэ зах зээлд амжилт нь өгч болох юм байна. Солонгос энэс өмнө бол Old Boy интерьер бол бүрийн хэмжээний киноны зах зээлд амжилттай ажиллаж чадхаар мэдсэн байсан. Сигналаас хойш яг энэ зах зээл дээр бид нэр одоо трейлер төрүүлэлт амжилттай ажиллаж чадхаар мэдээд ер нь бол энэ төрлөөр маш олон кинонууд араараасаа сайн кинонууд хамгийн гол нь сайн кинонууд араасаа гарч ирсэн. Олон бүлгүүд гарч ирдэг болсон. Тэгээд эцэст нь бид нэр сигналынхаа 2 дугаар бүлгийг хүлээж авахнаа. Yes. Харин тийм. Яг тэр драмагийн зохиолын хувьд болохоор бас амар жанжин шугамд гаргаад ирсэн тийм. Нэг үндсэн том хэрэг явж л байдаг. Гэхдээ уйд авахгүйд бол ингэж анги болгон дээр нэг юм бичил хэрэгүүд ингэ явж идэг. Яг нөгөө солонгосын олон ангитай киноны одоо трейлер киноны гимтэртэй киноны үндсэн зохиолыг хийж өгсөн юм уу? Одоо жанжин шугамд гаргаад ирсэн. Тэгээ энэний дагуу маш олон төслүүд одоо амжилтанд хүрсэн. Mouse Voice энэ гэл тий. Харин тий. Яг Америкийн хөл арай өөр лагнаар явдаг штэ. Тэгээд сигналын бас айгүй одоо бэлгшээлтэй энэ жоо монголын юм ярьчих. Бэлгшээлтэй юм гэх юм бол сигналын одоо яг солонгосын гэмт хэрэгтэй төрлийн кинонуудын одоо зохиолын бүр жанжин шугам угаасаа нөгөө нэг эмэгтэйчүүдийн цуврал аллууч нь байдаг. Тэгээд сигнал ч гэсэн тэрэн дээр одоо үндэслэсэн Memories of Murder одоо энэ voice энэ бүгд тэр хэрэг дээр үндэслэсэн. Тэгээд эхний ангийн одоо энэ эхний удирлыг нь хийж хахад энэ одоо гэмт хэрэг 20 жил ингээд тайлбардаг байсан бол одоо хоёр дахь удирлыг хийхэд энэ гэмт хэргийн одоо алуурч нь бол гэмт хэрэгт нь бол тодорхой болоод 20 жилийн дараа үе тий ингээд маш том цуврал алуурчин бол эцэст нь баригдаад ингээд гимээ одоо үүрээд шоронд одоо сууж байгаа. Тэгээд хоёрдугаар одоо юу н гарахад энэ бас ингээд зохиолт нь айгүй гоё нөлөөлж ирэх болов гэж би бодож байгаа. Яг гэх юм бол энэ гэмт хэрэгтнийг баригдахаас өмнө маш олон кинонууд энэ гэмт хэрэгтэн дээр суйрлаад хийцээ ирнэ. Одоо энэ гэмт хэрэгтэн баригдсны дараа бол одоогоор тийм баста бүтээл ерөөсө гараагүй байгаа. Солонгосчууд бол яг ийм болсон гэмт хэрэгүүдээ ингээд айгүй гоё кино болгож чаддаг. Тэгээд ихэнх гол кинонууд нь ингээд гэмт хэргийн дараа юу болсон тухай ингээд гараад дуустдаг бол энэ кинон дээр ерөөсөө
одоо энэ гэмт хэргийн тухай гаргасан кинонууд ерөөсөө төгсгөл байхгүй байгаад байдаг. Тэгээ одоо Сигнал 2 дээр энэ нөгөө энэ зохиолоороо төгсгөх боломжтой болж байгаа. Тэгээ тэрнийхэн би бол үнэхээр баярлж байгаа. Тэгээ энэ гэмт хэрэг угаасаа яг амьдрал дээр дууссан болохоор бүгд нь олцсон болохоор Сигнал яг ингээд энэ гэмт хэргийн кейсээр хийж байгаа киноны хувьд төгсгөлөө хийх боломжтой болж байгаа байхгүй. Тэгээ энэ гэмт хэрэгтэн баригдсанаас хойш тухай хийх баг анхны кино болж болох магадгүй. Энэ бол амар том хэрэг. Тэгээд яг магадгүй бас баригдсан зохиолчид бас зохиолоо Сигнал 2-ыг дугаар бүлгийг бичих айгуу том нөлөө үзүүлсэн байна. Тэгэл одоо угаасаа Memories of Murder дандаа нээлттэй төгсгөлтэй шүү дээ. Тэгээд угаас дууссан юм шиг боломжгүй баригдаагүй юм чинь тий. Тийм хараа. Тэгээд юу яасан бэ? За сая бол дурдсан Сонсоку Дами 2 бол триллер, crime thriller төрөлд бол юу хийж байгаа? Яг тохирно. Би яг crime thriller юм уу гэд нөө өөрийнхөө үзэх төрлөө ингээ бодсон чинь бүртээ надад хэлсэн аахгүй. Үгүй чи боддоо Сонсоку Дами 2 ромком тоглоо гэх. Тэгсэн ингээ бодсон. Бас тийм ээ тий. Сонсоку яг Дами бол ромком тохирдгийг бол үзсэн. Сонсокуд бол угаасаа ромком тохирдгүй байхгүй юу? Үнэхээр тохирдгүй маа. Киноч төр драмч төр тохирдгүй. Харин тийм. За тэгээд энэ бол ингээ баяртай байгаа. За ингээ ерөн сүүлийнх нь юу Жуно тоглож илээ. Жунотой хамт тоглох юм ихтэй болохоор сая Shop for Killers дээр тоглосон охин байсан. Тэгээд ямар ч анх мэдгүй. Тэгээд юуны би Shop for Killers үзсэн нэрээ. Би нэг ерөөсө crime үздэггүй гэж яадаг. Сая шүү дээ. Айгуу сонирхолтой DP үзээ, Dead Game үзээ, Shop for Killers үзээ, Killer Paradox үзээ. Нилээ үзсэн. Тэгээд Shop for Killers-ыг бол би үзэхэргүй байжгаад энэ эмэгтэйг нь хараад тэг бүтээтэлсэн байхгүй. Энэ яг миний дуртай одоо төрхтэй эмэгтэй байна. Энэ төрхтэй эмэгтэйг би баг үзэх юм шиг байна гэсэн чинь бүртээ ингээ харснаа. Яг чиний дуртай төрх байна гэд. Тэгээ би Shop for Killers-ыг яг үзэхэргүй байжгаад энэ эмэгтэйд нь болоод үзсэн. Тэгээ ерөнхийдөө Shop for Killers бол айгу гоё байсан. Гэхдээ гол дүрийн эрэгтэй Ид Онгуг байсан. Тэгээ Ид Онгуг бол тоглох хэрэггүй ч дээ л гэж бодсон. Ид Онгуг бол өөрөө тийм триллер төрлийн хүн биш. Одоо яг гоё биетэй өндөр царайлаг ах ч гэсэн нөгөө харизм нь өөрөө ерөөсөөч тийм галуурч юм. Тэг нөгөө нэг тусгай бэлтгэлтэй цэрэг мэрэгт тоглооргүй. Тэгээ Shop for Killers дээр бол бараг ганц гялтай хүн нь Ид Онгуг уг нь байсан авчиг хамгийн хэрэггүй хүн нь Ид Онгуг байсан тэр кинон дээр. Тэгээ Ид Онгугаас өөр жоохон тийм тусгай бэлтгэлтэй цэрэг ч юм уу те. Бараг нөгөө Glory-гийн ах байдаг штэ. Ямар нөгөө сая юу MJ-ны нөхөрт тоглодог ах. Тэр нэр ах байсан бол бараг илүү гоё болсон. Тийм. Тэр ах ингээд нөгөө нэг яг соожсаа бинтер шиг од биш хэрнээ яг нэг тийм гоё дүртэй юм зүү зараад. Тэр ах ашигламаар. Тийм. Тэр ах ашигламаар байгаа байхгүй юу? Үнэхээр тэгээс нөгөө би солонгос хүн бол бас хэлмээр байгаа байхгүй юу? Энэ хүнийг ашигламаар байна. Энэ зах зээлт гэдэг. Тэгээд сайка зараад тий. Тэгсэрнээ бас мужик хэр хүний дүрт Glory дээр амар гоё байсан. Тэгээд айгуу сайн тоглодог ах байсан. Тэгээд би бол Shop for Killers дээр нөгөө гол дүрийн эрэхтэй нөгөө энэ киног чирэх ёстой тэр чирж байгаа дүрд нь айгуу сэтгэл хангалуун бус байсан. Тэгээд ер нь бол тийм тэр одоо тэр киногоор мэддэг болсон охин байна. Одоо тэр киног үзэхэд хүргэсэн анхны харцаар одоо сонирход хүргэсэн охин байна. Иж өнөтэй одоо тоглох гэж байгаа юм билээ. Жуногийн бас Redless биш King Deland-аас хашаа одоо юу юм байна. За энийг одоо би яагаад одоо скриншот хийгээд авчих мэдгүй хэр царайлаг болохоор л авчих юм шиг байна. Вигийн цэрэгт байгаа зураг бүрийг амар гоё харагдаад би ч ядчих царайлаг юм таах шиг. За сүүлийнх нь Жохи болохоор Жисугийн одоо нөгөө нэг ийм минуттай Ан Сахёбтэй тоглож байгаа кинонд руу кофений биш явсан билээ. Ямар ч юм. Тэгээ яг хоо Жохи тийм хүн байх руу л яваад гэж даа нэг тийм үү fuck boy гэж. Нэг талдаа ага nice нөгөө талдаа fuck boy. Нэг яг үнтэй өнрүүгээ биш. Тийм мэдгүй. Нөгөө Жохи чи өмнө хэлчихсэн шүү дээ. Жохи тогсон бүх хүнтэйгээ яг тэр энэ хоёр үнэхээр жинхнээс үерхтэй юм шиг харилцаа харуулдаг болохоор одоо нөгөө юунд нь ч итгэх аргагүй. Аха. Тэгээд Жохи тэгж Жисруу кофений машин явуулсан байсан. Ер нь бол амар хөөрхөн санагдсан. Жисруу яг тохирохгүй байна. Надад тохирохгүй би тохирохгүй гэж боддог. Хэригийн шоунд ороод Жисруу шал өөр төвшин юм болсон гэж надад санагдсан. Угаасаа одоо Blackpink дэлхийн баг номер 1
тийм эмэгтэйчүүдийн явдалтай тийм Jisoo-г Carter Martin юу юм бэ? ISMS юу хороогийн хичнээн жолон брендийн амбассадор юм тий. Тэр болгоно амар амжилттай. Тэр болгоно амжилттай тийм их мөнгө болж байгаа тий. Ийм бүсгүйгийг одоо давах хэмжээний одоо харизм үзүүлэх энэ болгоныг ингээ альфа зан гаргана гэдэг хэцүү байгаа. Мэдгүй миний хувьд болохоор бүр шал эсрэгээрээ боддгоо. Би бол ингээд Жунхи яаж Jisoo тоох юм бэ гэж боддог. Юу энэ дээр шүү дээ айл 2 жилийн өмнө жилийн өмнө бүртээ угаасаа хэлжсэн байхгүй юу? Jisoo угаасаа Жунхиний хажууд од штэ гэж ингэж хэлжсэн. Гэтэ би ерөөсөө энийг бүр ингээд нөгөө нэг ухамсараараа гэхээс илүү ингээ бүх талаараа шүү. За ингээ сэтгэл хөдлөлөөр биш. Бүх талаараа хүлэн зөвшөөрдөг. Jisoo Jунхинд батна гэж би боддог. Хэлжихнээс. Надад бол нэг зөвхөн би ингээд энэ одоо K-drama хүмүүс мартай зөв бодит амьдрал дээр те Жунхиний орлого. Тэгээ хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүн те би ч амд хайртай. Чи надад хайртай. Чи надад таалагч. Хоёлын яг нэг. Тэгэхээр Жунхинд байгаа мөнгө Жунхинд байгаа альтернатив одоо Жунхинийг бид нар л мэдээд байгаа болохоос яг үнд Америк мөр ер нь хаач мэдгүй шүү дээ Жунхинийг мэддэг байж магадгүй гэхдээ одоо фэний хүрээлэл гэхээр Жинарч ер нь бол тэнгэр газар шиг ялгаатай тий гихмишлээ энэ ер нь бол ингээд үерхэлд амир нөлөөлөх байхаа тийм болохоор магадгүй Jisoo нөгөө хинээс харсан баха химэлээд амбог юм члөө тий хэрэгцсэн баха үргэж Jisoo Тэр бол чигтгэр байсан. Жунхи тэр чинь амар хэмжээний Жунхи юм биш. Тэгэл одоо чи бодлоо ийм хэмжээний дэлхийн оодыг одоо тэр хүн одоо тэр Jisoo-д ямар ч буруу ахгүй шүү дээ тий. Тийм цензуртай. Угаасаа ингэж харж байгаа хүрээл мөрөөл бүх юм нь бүр ингэ дэлхийн хэмжээнд очсон байгаа тий. Энэ хүнийг одоо эмэгтэй хүн чинь яг өөрийг нь дагуулж авах тийм альфа зан чанартай хүн л татагддсан шүү дээ тий. Энэ чинь нөгөө нэг аратныхаа 100 саягаар. Тэгэхээр чинь тэр хүн ч одоо баг өөрөө дэлхийн хэмжээний хүн байж шүү дээ. Тэр хүнийг ингээд шүтэмгчрүүлж ингээд ер нь бол шүтэмгчрүүлж ш тэр нөгөө талаа тэр чи хайр тэгэхээр ингээд шүтэмгчрүүлнэ гэдэг чи аюу хэцүү байгаа байхгүй. Би одоо ч гэсэн эсрэг нь бодож байгаа хэрэг шүү. Би харин ч Жунхи энд ховноо гэж бодож байна. Уучлаарай. Яг аюу олон хүмүүс энэ хоёрыг Snowdrop-аас хойш холбогддог. Тэг яг ам хүн гарч ирээд нэг хэсэг байсан ч гэснээр буцаад холбож эхэлж байгаа. Тэгээд яг бодит амьдрал дээр бол энэ ерөөсө бүтэх боломжгүй л гэж боддог. Тэг Jisoo одоо Lisa-гийн үерч байгаа хүнийг хүмүүс тэгээд Lisa мөнгө харж марж ин гэдэг чигсэн те нөгөө талаа тэнцэж байгаа л тэр байхгүй. Тэнцэж байгаа тэр байгаа байхгүй юу? Ингээд тэнцэж байгаа л тэр байгаа. Тэр чинь нөгөө хүний хүрээлэл нөлөө те тэр амьдралын хийм маяг гэдэг аюул олон зүйл чинь нөгөө харилцаа нөлөөлдөг зүйлс. Дээрээс нөгөө нэг амар тийм элит байх ёстоос гадна ягаад одоо Lisa гэдэг айдл биш юм бол Lisa-г завтай үед нь зав гаргаж чадах хэрэгтэй байхгүй те адилхан айдл байх юм бол чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг Lisa-гийн үед бол яг яалт шүү тийм л байгаа юм л та. Тийм байна. Тэгээд ер нь бол хэцүү юм шиг байна дэлхийн хэмжээний одоо. Одоо тэгээд ирэхэж болохгүй. Харин одоо Lowell-ийн амьдрал дээр хэлээд байгаа шүү дээ тэр Sunjay-г ингээд хамгийн ганцаардмал амьдралаар амьдарч байгаа гэд тийм ялчгүй айдлын амьдрал бол хамгийн ганцаардмал амьдралуудын нэг л дээ уусаа. Бид дээр амар мэддэв шүү дээ. Хэцүү. За нэг иймэрхүү байна да. За Lowell-ийн амьдрал батчлаа. Pixar-ыг батчлаа. Араас нь юу батчлаа. Хасаа гэрэлсэн. За тэгээд ажиглах бүх одоо драмад ярьлаа. Ер нь бол онгоцноос хойш бүх драмуудын одоо мэдээллүүдийг ярьчлаа. Одоо үзэж байгаа драмуудаа ч ярьчлаа. Ер нь бас сүүлийн үеийн хавж юу хөлөөс илүү бүх юмнуудыг сайхан 2 сая дотор боцчихлаа. За баяртай. Угаасаа энэ дугаар ямар ч тийм кино нэг барьцтай юм ярихгүй зүгээр л хоёулаа 6 сарын дотор ярьж чадлаа бүх юмныхаа ховыг нэгэн зэрэг сайхан базаал гэдэг зорилготой байсан. Тэгээд санал нийлж байгаа бол нийлэхгүй байгаа хэрнээ одоо ингээд нөгөө K-drama сонирхчид K-pop сонирхчид ингэж хоорондоо ярих туртай ч хин нэгний яриаг сонсохоос илүү тэгэхээр нөгөө нэг аман захтан жийл комент жирээ тий. Тий ганц үлдээсээ хавна нөгөө EJ-ийн нэг сарын үеэр. Карина хоёрын. Тэр хөөстэй өрөвмөр юм болсон шүү. Тэр хоёр баг тэр хоёрыг хайрж юм байсан баг. Харин тийм энэ одоо хайртай. Тэгээ нөгөө яг үнэхээр нөгөө нэг энэ олон нийтийн хэл амнаас болж саллаа. Тэр Каринагийн юу чинь хамтлагч ямар хамтлаг юм бэ? Эсба. Харин тийм ээ. Би одоо 4-5 дугаар генерашн ямар ч хамтлаг мэдгүй. Одоо Baby Monster-ыг мэдсэн би. New Jeans-ийг мэдсэн. Гэтэ би New Jeans-ийн одоо тэр Daniel гэдэг гишүүнийг л одоохондоо ялгаж байна. Дууд нь аягүй дуртай. Гэтэ одоохондоо ерөөсөө хэнийг ч ялахгүй байгаа. Baby Monster-ыг нөгөө нэг ихнээсээ YG болохоор
нэг анх гарч ирсэн аудишны чинь YouTube дээр амар том reality show болго гаргасан шүү дээ тий. Тэгээд тэр бүх дугааруудыг үзсэн болохоор яалчгүй нэг тэр бүгдийг үзээ. Тэр нь үзсэн шүү дээ. Тэгэхээр завтаа гэж бодоо. Тэр бүгдийг нь үзсэн шүү би. Тэгээд нэг тэр хэдийг нэг юм ялгаад байгаа. Бусад бүх хүмүүсийг ялгахгүй. Харин тэгээд тэрийг яагаад үзүүхээр YG болохоор тий нөө одоо Aespa, Itzy юу лээ сайн нэг комчилээ дээр гардаг. Les Seraphim. Тий би ерөөс айлын жалахгүй байгаамаа. Тэгээд тэр их хөөрхөн л охин байлээ тий. Ааха. Хөөрхөн л юм билээ. Тэр хөөрхөн охин байлээ. Тий хөөрхөн юм уу EJ-ог тэр бүр Aespa ямар entertainment юм. SM байхгүй да. SM юм. Тий SM чи баг хуцаа юм шүү. Оо тэгсэн. Гэтэ тэр хоёр арай эрт баригдчихлаа л да заяагүй царилчаад. Энд яаж байгаа тийм эрт. Ядаж жилээ байдаг байгаа да. Гэтэ ингээл амар гой баг юу байгаасаа тий. Жинээс K-drama-гаас тий амар алдартай айдол тэгснэ айгүй алдартай өсөж яваа тий алдартай ч байх үеж явах чи ер нь өсөж аваа Rising Star өсөж яваа жүжигч хоёр ингээл гадаад заврын шоунд дээр би биний хажуу суугаад тий анхны хацаад тэгэл ноотоор болцоор тэгснэ dispatch баригдаад тэгснэ ингээд би биний хайр дээр ингээд хуурамчаар салтны мэдээ гаргаж ороод энэ зүгээр шууд солоо 16 актер солоос гэнэ шууд чадна штэ одоохондоо нэг 8 дахь актер явчих харин тэгээд яг тэр хоёрыг би зүгээр арай ихт баригчлаа даа л гэж бодсон. Би ядаж нэг хагасч болон баригдахгүй. Нэг ихтэй сар дээр баригдаад байх тийм. Бас нөгөө аюу Jenny энэ төр хүүхдүүд мэдгүй л байна да гэж бодсон. Яа. Тэгээд юутэйч тийм хим мэлээ тань нэр марцсан. Сани Жэвгийн найз Карина. Юутэйч Карина гэдэг маш хөөрхөн охин айдл охин байдгийг олж үзсэн. Харин сая бас Met Gala-с шүү дээ. Тэгээд Met Gala дээр Stray Kids амир нөгөө racism-тэй тулсан гэд тэгсэн нөгөө амир намхан ихтэй цагаан гэдэг сони гэд тий. BTS жишээлбэл Met Gala дээр орж байгаагүй юм л шүү дээ. Тий, Met Gala дээрээс орж байгаагүй. Met Gala дээр шүү дээ. Одоогоор 3 хүн орсон юмсан байхгүй. Jennie Rose, CL одоо яг юуны YG-гийн 3 эмэгтэй л орсон юмсан байхгүй. Тэгээд CL ч юм болохоор өргөдөж мөнгө төлж нөгөө яг урилга авч яасан. Rose Jennie хоёр бол угаасаа нөгөө амбассадороор ороод ирсэн. Stray Kids одоо анх удаагийн хамтлагаараа орж байгаа байхгүй. Тэгээд бас нэг амбассадор болж урилгаар юм лээ. Нөгөө мөнгө аваагүй нөгөө нэг мөнгө өгөөгүй. Тэгээд урилгаар тийм хамтлаг байдгийг тэр одоо мэдээний дараа л харин би яг нөгөө юуны JYP-ийн гэдэг юм мэдэн гэхдээ ерөөсөө мэдэхгүй. Тэгээд амар racism-тэй тулсан гээд UB Life дээрээс байхгүй. UB Life дээр racism-тэй ингээд тулж ямарч гэсэн. Jenny юу гэсэн. Jenny бол Jenny л байлаа. Хараа Jenny-гийн өмсөн одоо daashин яг сайн мэдхгүй. Надад тэр Rose-ийн өмсөн daashин бас нөгөө нэг Met Gala дээр өмсөн daashин. Met Gala дээр би ер нь Jenny 2 удаа орсон. Rose 1 удаа орсон шүү дээ тий. Энэ 3 удаагийн хувцалтыг би за яг Jenny эсвэл би жоохон ойлгож байгаа заяа. Jenny-гийн эхнийх Rose-гийн эхнийх хоёрын хувцалтыг би үнэхээр ойлгоогүй. Jenny-гийн эхнийх ч харин жогтох чигтэйсэн байхгүй. Тэр чинь нөгөө Chanel-ийн тий нөгөө vintage. Гэхдээ хитрхи энгийн байсан. Met Gala шүү дээ. Тэгээд яг нөгөө солонгос юугаа ярьсан баг. Тэгээд Rose болохоор ингээд биеийнхээ онцлогийг ерөөдөө жоохон мэдэрдэг юм шиг санагдаад идэв хаяа. Хаяа л амар мэдэрдэг юм шиг юм нэ. Rose болохоор нүүр будалт өснийхээ авч үнэхээр олцсон заяа. Энэ биеийнхээ галбрыг учрыг ерөөс амар олоогүй юм шиг санагддаг. Олон Jenny ч нөгөө Chanel-гийн явах шүү дээ тий. Chanel амбассадор. Тэгээд нэг хүний би сторинаас харсан байхгүй юу? Энэ хувцлыг хараад Jenny Chanel-гийн бол ерөөс одоо хүртэл болоогүй харж байна гэдэг. Тэгээд Chanel-аас өмсөн. Chanel-ийн амбассадор байна гэдэг нь нэг арай өөр төвшин гэх юм уу? Яг тэрийг яг юу гэж илэрхийлэхийг би сайн мэдгүй лээ л та. Би бас авсан хоёр чи чинь амар супер. Миний тийм одоо тийм загварын мэлийг энэ төр бас айгүй муу. Гэхдээ бас нэг тийм та нар Kim Go-ыг харж байгаа сте. Ер нь бол тийм Chanel-ийн охин гэдэг чинь нэг арай өөр хэмжүүр байдаг. Тэгээд Jenny-гийн тэр өмсөн хувцснаад арай л нэг Уусаа Chanel-ч биш байсан. Үгүй Chanel биш. Гэтэ Chanel биш хэрнээ өөрөөсөө нэг тийм Chanel аура зурстай шүү дээ тий. Тэрэндээ арай нэг жоохон жуулцсан юм шиг санагдсан тийм. Нэрээс айгүй тийм аюулгүй сонголтойсэн гэх юм уу? Тий, надад амар аюулгүй сонголт өдлөө. Хитрхи аюулгүй сонголт. Тий, уг нь бол өөрөө бие галбирын хувьд бол ерөөсөө зоримог шийдэл гаргахаар. Гэхдээ ер нь бол гэхдээ өмнөх Met Gala-ын бодвол жоохон нөгөө онцлог байсан болохоор бол
арай дээр Розе яг Jenny хоёрын эхний жилийн Met Gala хувцалтыг бол би яагаад зүгээр л нэг Солонгосын наазахын аварт дээр ирж байгаа юм шиг хувцастай ирж байгаа юм би. Энд чи Met Gala штэ гэж бол бодсон. Арт талд нь бөөн юм байдаг л ахалт. Харин Тэрийг нь одоо мань мэдээгүй ш. Гэхдээ юу дэш нөгөө нэг анхны харсан сэтгэл нь. Яг ингээд чи өнцгөөс штэ. Яг Jenny юу өмсөж гэл ингээд анхны харсан сэтгэл нь тиймээсэн. Хөөрхөн мөрхөн явд угаасаа л Jenny. Тийм л байна да. Надаа тэр UB Life-ийн тэр бүр ингээ амар туссан. Jenny болж нийлээ лагцсан. Jenny ч юм сая шинэ юм уу гаргасан. Яа тэр аягүй сайн авчлаа. Тэр бид хоёртаа хамаатай эсгийг сайн мэддэг байлээ. Кип драмад ямар хамаатай гэдэггүй. Гэтэ Jenny ч бас юу яасан шүү. Jenny V2-ыг ярьж байгаа учраас энэ хоёр ч бас жүшнэр дебют хийсэн шүү. Тэгэхээр бол ямар гэнэ болсон юм. Нөө idol штэ. Тэр ихтэй солонгос кино шүү дээ. Тэгэл жүшнэр дебют хийсэн солонгос шүү дээ. Тэгээд болоо шүү дээ. Яа жисэгийн шинэ киног үлээж байгаа. Жисэгийн шинэ киног үзээ. Жисүү ч яах нэг жүжиглж чаддгүй л дээ. Тэгээд одоо хөөх дөрөв яваад одоо и хааны ч тэгтээ жисүүс ад дээр л дээ. И хааны жисүүс дээр. Би тэр Star Trek-ээр одоо юу гарсан ерөөс хандгүй шүү дээ. Ингээ 16 кино үзчихээд юу хаяа яваад л лээсэн. Уйлаад л. Тийм юу хаяа яваад л лээсэн. Жисүү уйлаад л лээсэн. Тэгэл би ерөөсөө 16 ангийн дурсан. Ерөөсөө амар бүлбат. Би болохоор ингээ ямар ч үзээгүй хүний хувьд ингээ 16 анги би шүү дээ. Бүр сүүлийнх нь эхний утгыг ойлгочвол тэр чинь ерөөсөө ойлгож ядаад байгаа ч байгаагүй заяа. Тэгээд сүүлийнх нь ангийн 2 минутыг бүр лайв стримээр YouTube дээр үзээд за ингээл байсан юм биш үү гэж бодлоо бас. Тэгээд би дуусныхан дараа ингээд орноор чи инээд өрөө заяа. 16 анги нэг байшин дотор л явчлаа шүү гэж бодлоо. Би тэрийг яг 16 ангийн яг бүр ингэ хүлээж үзсэн юм ямар тарчлаад байсан гэж. За дараагийн л 2 анги гоё юм гарах бах. За дараагийн л гоё юм гарах бах. За арайч гэсэн ингэ дуусчихдаг. Гэтэ чиний эхний 2 ангийн Jisoo-ийн одоо үнэлэлт ч юм амар өндөрсөн ч Jisoo сайн жүжилж илээ. Үнэхээр Jisoo-г одоо idol гэдгийг бүр мартцсан үзэж байгаа гэдээ тийжсэн. Эхний энийг 2 3 4 анги бол амар хөөрхөн байсан. Тэгэл ер нь бол тэр хөөрхөн тэр жижигшил тэгэл тэр чигтээ монотон явцсан. Ерөөсөө өөрчлөгдөж юу заахгүй. Би тэгтээ тэрнээс Jonghae-ийн үнэхээр амар лайк жүжилжсэн сүдийг бол яг үнэхээр вау гэж бодсон. Нөгөө нэг тасан сүдээс Jonghae-ийн бол яг үнэхээр жүжигчнийхаа бүр ингээд мэдгүй би бүр энэ дараагийн төвшний жүжиглэлтэй Snowdrop дээр харж байсан. Яг Snowdrop өөрөө зохиол нь яасан болохоор би яг Jisoo-г өмөрөд байгаа хгүй. Тэгээ зохиол нь муу байсан киноос тий. Өөрийнхөө ямиг харуулаагүй ч юм болоо гэж одоо тий мэдгүй да одоо дараагийн киног л харъя. Энэ шинэ киног нь харъя. Харин. Тэгээ би бас Jisoo-д өөрөө бас дуртай болохоор. Яалчгүй дуртай хүн ингээд яаж иж байгаа л өмөрөх үнцгөө олоо. Харин. Гэтэ бид хоёр байгаа хэвээр ингээд баян кино яриастай тэгэл нэг нь өмөрөөл нэг нь ясаал миний өмөрснийг бүртээ ясаал бүртээгийн өмөрснийг би ясаал тийм. Jonghae-ийн шинэ ромком жизаах болъё. Жонсомтой. Тэр нь ойрхон юм шиг үлээ. Би бол бүр амар хүлээж байгаа. Одоо уусаа Choi шиг Park Bo-young хоёрын хамтрал байна. Dami Song-seok хоёрын хамтрал байна. Jonghae-ийн Jonghae хоёрын хамтрал байна. Манай ээжийн найзын хүүлээ тиймэрхүү юм лээ. Амар ромком байгаад тийм нөөс шууд ромком. Тэгээ ингээд Jonghae-ийн инээтэй жүжиглэлтүүд орж ирнэ. Тэгээ Jonghae-ийн гол нь ингээд комеди тоглож байгаа юм бол анхны гэж би бодож байна. Тийм. Jonghae-ийг бид нэр комедиор хараггүй. Одоос нэг ижил овогтой жүжигчдүүд хамт олохоор хүмүүс ингээд шиплэх одоо юу магадлал амар өндөр гэдэг юм санагддаг хгүй одоо City Hunter дээр Park Bo-young им нөө обширлээ Park Seo-joonтэй нөгөө нэг What's Wrong Secretary юм дээр Park couple гэл нарны үр сад дээр сонсон couple юу Song Joong-гийн хоёрыг яжсан. Тэг би одоо болохоор одоо Junjung couple тий болоосай харин тий тэгээ нөгөө нэг Park couple дээр ч бас нөгөө дуу бонсон мэдчихтэй Park Bo-young Park шиг хоёрын юм тий Min couple гэж би одоо тэгээд Junjung couple-ыг амар хүлээж ин да тий яг 3 үнээр гоё тийм миний бүр яг крашлдаг 3 хүний хамтрал болох биш 6 одоо энэ хүний хамтрал ингээд 3 кино зааж гарах гэж байна. Тийм би бол үнээр жаргаж өгч байгаа. Юу танаас сонж. Тийштэй юу ч өөр хэлсэн шүү сая. Энэ хүн бас сонжээ гэдэг балаа өгний сонжээ. Шэнда. Тэ яг сонжээ нь бол хөрхөлтөө би тэгээ миний ганц амар кринж сонжээ гэж дуудаж байгаа тэр хүүхэн. Тэр үр яг жанди.
Тэгээд next ч амди. Чи одоо дурлцсан байгаа болохоор тийж байгаа заяа. Одоо ингээд энэ кино гараад дуусаад жилийн дараа энэ ямар балиар тоглосон хүүхэн бэ? Энэ бүр яг хоёр дахь жанди юм гэж чи бодсон заяа. Одоо зөвөр дурлцсан хавраа болохоор чи өвөрж байгаа. За. Өнөөдрийн хавыг энэ хүргээд дуусгая. Тэгээд их ойр юусоо хоб азаг болохоор та цар хүрээ өргөнтэй. Аюу цар хүрээ өндөртэй тэгээд баг бүтэн нөгөө нэг дахтай цай дундаа тавьж байгаа тоослол мэдчихэл юм боллоо. За баярлалаа. Тэгээд хамт хоб бодломоор байгаа юм л нэрээ ингэсээ хэрвээ би яг хэлээж бодож ирсэн. Бид хоёр уусаа үзсэн драмууд болон одоо яг ингээ үзэж байгаа драмууд ингээд юу бодож байгаа K-драм дээр бодож байгаа юмнуудаа нөгөө тэр болгон подкаст хийж чаддаггүй болохоор Instagram дээр стори болгож оруулдаг. Тэгээд тэндээс харж агаад хэрвээ чиний үнэхээр одоо таалагдсан ч гэдэм үү үнэхээр ингээ бид хоёрын донд орж байгаад хамт ярмаар байгаа драм байх юм бол Instagram руу бичээрэй. Тэгээ бид хоёр ингээд ярьж үзэж чад хэрвээ ингээд яг үзсэн драм байгаа тэн дээр подкаст хийх боломжтой байгаа юм бол ураад 3 4-лээ бацхад бас бэлэн байх болно шүү. За энэ дугаараа хүргэж агаад. За баярлалаа.